За сайн байцгаана уу манайхаа бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Бид гурийн одоо ээлжид подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд бүгдээрээ сайхан шинэлцгээсэн байх гэж найдаж байна. За өнөөдөр бид гурав ямар ч сан Германы улс төрийн талаар бас Англи улс төрийн талаар мөн одоо бас дэлхийн нийтийн анхааралд байгаа энэ Орос Украины дайн одоо болоод 4-р 5-р жилдээ одоо өрнөж байна те. Тэгээд бас энэ дэлхийн ертөнцид болж байгаа улс төрийн болон одоо энэ намуудын дайны нөхцлүүдийн талаар ярилцахаар болоод байна. За ямар ч ихний мэдээвэл одоо энэ Мерц гэдэг нөхрийн канцлер те. Эдний одоо намын их хурл болсон байна. Их хурлаар бол одоо канцлер одоо Мерц бол одоо хэд хэдэн асуудлуудын талаар бол одоо байр сууриа илэрхийлсэн байна те. AfD намын талаар, Украины талаар гэдэг энэ талаар одоо яриа хэдүүлэх эхлэх үү. Тийм. За сая өнгөрсөн 7 хоногт юу болж өнгөрлөө? Германы Христийн Ардчилсан холбоо CDU намын их хурл болж өнгөрсөн. Энэ дээр одоо Христийн Ардчилсан холбоо намын дарга CDU-ийн дарга Фридрих Мерц маш олон хүний саналаар одоо 91.2%. Одоо нийт өгсөн 963 үнээс 878 саналаар намын дараагаар үлрэн сонгогдлоо. Иймэрхүү бос тэгээд энэ дээр Мерц бол ерөөсөө гол дүр байсан. Тэгээ Мерцийн мэдээллүүдийг яг энэ намын их хурл дээр болсон мэдээллүүдийг хэдүүлээ одоо яри анализ хий дүгнээ тэгж бодож байна. За одоо 4 сая манай хин хэллээ, Огийн хэллээ энэ Украины дайны 4 жилээ болж байгаа гэдэг. Энтэй холбогдлоод бүр ингээ CDU намын одоо энэ дарга маань жоохоо мэдээлэл хийсэн. За одоо энэ Америк биш үү те? Ер нь дэлхийн цагтаа одоо байхаа болж явах шиг байна. Тэр үүргээсээ ер нь татгалзаж байна те. Тийм учраас бид нар одоо энэ орыг нь эзлэх нь хаашаа гэхдээ ер нь ингээд илүү оролцоотой байх хэрэгтэй. Бид нар Украины одоо энэ ард түмэд одоо туслах бүр зайлшгүй үүрэгтэй энэ бол ерөөсөө тийм асуулт биш гэж байгаа байхгүй. Заавал ингээд Украиныг бүгд талаар 100% дэмжинэ гэсэн тийм байр суурийг илэрхийлж байна. Тэгээ одоо энэ дэлхийн нийтийн одоо энэ олон улсын харилцаа улам их хурцсаж байгаа энэ үед гэж байгаа л бүр хэлж байгаа шүү. Мерц ч сайн нэг Мюнхний аюулгүй байдлын баг хурлыг орсон шүү дээ. 13-4 хамчлаад 2 дугаар сарын 2 дахь 7 хоногт болж. Тэр үеэр дэлхийн дэг журам одоо дэлхийн 2 дугаар дайны дараа бий болсон дэг журам одоо байхгүй нэг rules based order шүү дээ. Энэ бол одоо байхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь Оросын ч юм уу Хятадын ч юм уу Ши Путин хоёр гарч ирж байгаа шүү. Өрөндийн тий Европын холбооны хамгийн том улсуудын одоо үүдний төрийн хамгийн дээд албан тушаалт ингэж хэлж байна гэдэг чинь ерөнхийдөө одоо дэлхийн дэг журам өөрчлөгдсөн байгааг өрнөд өөрөө хүлээн зөвшөөрөд эхэлчихлээ гэсэн үг шүү дээ. Тэгээ яг үнэн. Тэгээд дараагийн одоо холбогдлолтой одоо мэдээлэл гэх юм уу тэр нь байр суурь гэх юм бол AfD намыг бүр ингэж онцолж байгаад намын их хурл дээрээ хуссан байгаа. Тэрийг нь ярьж үгээ. За ингээд нацизмын дарангуулаас бид нар одоо ингэж яад 80 гаруй жил болсон. Гисэн хэдий ч одоо энэ нацизмын аюул буцаад эргэн ирж гин. Одоо энэ нацизмын одоо хохирогчдыг доромжилдаг те нөхдүүд буцаж ирж байна. Тэгээ бид нар одоо энэтэй тэмцэх ёстой. Бидний үндсэн хууль заасан одоо юу гэх энэ үнд зүйл зарчмаа хадгалж үлдэх ёстой. Бид нар дахиад хизээч вэ штэ те энэ нацизмын энэ аюулыг давтаж болохгүй. Тэн хэрвээ одоо энэ AfD нам Alternative for Germany тэр ч одоо Герман тийм Deutschland гэж байгаа шүү дээ. Тэр чинь бол энэ нам бол ерөөсөө манай улсыг сүрүүлнэ. Зогсоохгүй бол сүрүүлнэ гэж байгаа. Тэгэд одоо яг энэ мэдээллийн дараа нь яг энэ мэдээд яг энэ подкастын маань энэ хэсэг дуусгаар бид нар бас энэ AfD намын бодлогыг бас хальт одоо дурднаа. Тийм учраас сонсогч маань хүлээж байгаарай. За тэгээд ингэж байгаа юу SPD намыг бас ярьж байгаа. AfD нам ингээ бүх талаар доромжилж байгаа. Ер нь та нар нацистууд, та нар бол засгийн эрхэнд байх ёсгүй. Энэ firewall гэж байгаа ш Германы улс төрд бүх намууд нь эвсэж байгаад ерөөсөө энэ нэг юу AfD-г засагт оруулдаг. Нэг юм холбоо хамаарлаа ш тий. Эвсэл яг энийг үргэлжлүүлнэ гэж байгаа байхгүй. За тэгээ SPD нам буюу одоо социал демократ нам. За монголчууд арай ойлгомжтой хэлэх юм бол социалист ардчилсан нам гэвэл уг нь одоо шууд нэрийг нь орчуулахад болсон тийм болно. Тийм энэ намтай бид нар энэ Мерцийн үгээр бол ерөөсөө энэ социал демократуудтай л бид нар ингээд хамгийн түншлэх ёстой, эвсэх ёстой. Бидэрт өөр сонголт байхгүй. Төвийн хоёр нам өөрсдөө төвих гэж байхгүй. Бид нар төв зогсож байгаа гэж хэлж байгаа. Улс төрийн спектрийн Мерц өөрийнхөө Христийн ардчилсан нам. Нөгөө
төвд зогсож байгаа нам маань социал демократ нам. Тэгээ хоёр төвийн үзэлтэй намууд хамтар засаг урахгүй л өөр ерөөсөө засаг барих нам Германд байхгүй гэж хэлж байгаа. Тэгээ энэ чи одоо өөрсдөө баруун төв гэж хэлээд барууны нам гэж хэлээд одоо ингээл маск нь хохорчлоо байгаа байхгүй энэ төрч. Социал демократуудтай ингээл зөндөө ивсдэг байсан. Одоо тэрийг хөгжлүүлэхээр чинь бодлого нь өөрчлөгдөхгүй ойлгомжтой байгаа үстэй. Нэг иймэрхүү юм болж өнгөрлөө. Тэгээд хамгийн чухал үг нь бид нар энэ Германы халамжийн төврийг сахин хамгаалах хадгалж үлдэх ёстой гэж мэдгдэл гаргасан. Энд ч одоо Германаар нөө социал штат гэж байгаа. Үндсэн хуулинд нь байдаг нэр томьёо энэ халамжийн төвөр гэдэг. Тэгэхээр ч одоо барууны нам халамжийн төврийг хадгалж үлдээх ёстой гэхээр яг энэ төр барууны нам уу үгүй юу гэдэг юм чи яригдах шиг баримжаатай төр гэсэн үг байхгүй тий. Тэгээ иймэрхүү одоо төр маш ихээр оролцсон халамж өгөх ёстой. Тэгээ тиймэрхүү л эдийн засгийн системийг хадгалж үлдэнэ мэрц хэллээ. Тэгэхээр эдгээр бол ерөөсөө тэр анх байгуулагдсан 1960-аад оны тэр нөгөө нэг юусаа үнд зүйл зэс ер нь уравж ийн гэсэн үг л тийм хурж ийн гэсэн үг. За одоо хамгийн чухал бас нэг энэ их хурал дээр болсон зүйл нь юу вэ гэхээр нөгөө канцлерийн ажлаа өгснөөсөө хойш улс төрөөс ер нь бол явцсан байсан. Олонний өмнө ерөөсөө гарахаа болцсон байсан нөө Ангела Меркель тэр CDU намын одоо энэ их хурал дээр ирж одоо бас нэг өөрийнхөө ролыг тоглосон гэх юм уу тий. Маш их дэмжигчтэйгээ харуулсан. Меркелийг одоо буруутгаад байгаа шүү дээ. Ер нь бол нэг буруутгачихсан. Яагаад н Германыг ерөөсөө энэ исламжуулсан. Энэ цөмийн тий масс агаачлалыг нэмсэн. Маш их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Энэ цөмийн захиргаан станцуудаа нураах тий болиулах бодлогыг хамгийн их явуулсан. Ерөөсөө энэ Германыг зүүнжүүлсэн, намаа зүүнжүүлсэн хамгийн том буруутан гэд ер нь анх 2020 оноос хойш нам дотор ч бас нэг юм бүлэг үсээ явж исэн байхгүй CDU дотор. Тэгсэн чинь нөгөө Меркель нь хүрээд ирсэн чинь нөгөө намынх нь ч жиг алгадагш хүлээж авдаг биш үү. Зөвхөн юу ч биш. Босод хүмүүс ч биш энэ Мерц өөрөө айгуу тийм юу хоёр гараа алгаад илгээд хүлээж авч байгаа байхгүй. Тэгээд яг тайзнаар гарахт нь за юу тавтай морил. Тий. Ангела Меркель гэж хэлж байгаа байхгүй. Энэ хоёр чинь хонч шиг байсан нөхдүүд ч яг ингээд урд нь тэгсэн чи яг ингээд бод байдал төр гэл ивсчдэг. Буцаад ингээд үзэл санааны ялгарал гэдэг нь байхгүй болчдөг. Энэ бол ерөөсөө Меркель бол байр суурин дээр байгаа. Мерц ярьж исэн юмасаа ухарж ил гэсэн үг. Тийм, Мерц бол ерөөсөө тийм удирдах чадахгүй модераттэй одоо юу гэх модер тийм хайдуу зүнтэн маркийн стилээр л засаглахаар тийм байна. За, та хоёрт одоо юу яач одоо би гараа яриа яах вэ? Одоо энэ их хурал дээр болсон юу ямар шийдвэр гаргасан гэдгийг та хоёр явах уу? За энэ нэг намын шийдвэрүүд байгаа. Түрүүн нөгөө подкаст эхлэхээс өмнө гурлаа нэг ярьж ирсэн шүү дээ. Тэгээ нэг жоохон нөгөө зүүнний бодлого нэг жоохон айдуу хэлбэрээр те нөгөө AFD нам болоор нөгөө жоохон радикал байгаа болохоор бас тэд нар чинь бас цөөнгүү тооны одоо сонгогч дэмжигчтэй учраас бас нэг жоохон юу хүчин сулруулах маягтай ч юм уу айдуу маягаар юм хэд хэдэн шийдвэрүүд гаргасан. Тэр онцлог шийдвэрүүд нь болохоор яг одоо өөрсдөө бол мэдээж те бас нэг энэ өөрсдөө бодлогыг дэмжигчдийг бас хатуу авч явахын тулд бас нэг тийм бусдад таалагдах, бусдад маасад одоо дэмжихгүй байгаа хүмүүстэй таалагдах тийм үзэл санаа нийцэх гэж нэг юм шийдвэр гарсан. За тэрэн дээр нь бас сонирхолтой бас одоо маний тийм дэмждэг шийдвэрүүд гарсан байгаа. За энэ нь болохоор тэр нөгөө буркач үлээ те нөгөө исламчуудын нөгөө нүрэ халгалдаг одоо алчуур битүү одоо ийм юг бол тий ийм одоо өмсгөл өмсөж явахыг бол одоо хувцалтыг бол ерөнхийдөө бас хориглох ийм шийдвэрүүдийг танилцуулсан тий шийдвэр олон нийтийн газар тий энэ бол бас болохгүй маа гэдэг. За энэ бас манад бас нэг хэсэг яригдсан жихэрлэг ундаанд татвар тавих саналыг бол бас ирсэн няцааж энэнийг бол одоо байх боломжгүй энэ бол байж болохгүй энэ бол өөрөө ерөөсөө энэ татварын асуудал биш ээ эрүүл мэндийн асуудал биш ээ гэж бол бас энэ шийдвэртэй бол дордсон байж. Энд дээр нэмж хэлэх юм чамд байна уу? Тийм энэ дээр нөө патернализм гэж байгаа хөөх. Зүүнний патерналист намын хэрэгжүүлдэг бодлогыг бид нар одоо хэрэгжүүлэх шаардлага байхгүй. Энэ хувь хүмүүсийн хариуцлагын асуудал гэж байгаа. Яг энэ дээр бол. Гэтэ энэ CDU чинь бас энэ бодлогыг дэмждэг хүмүүс байгаа, дэмждэг хүмүүс ч байгаа шүү дээ. Заахаа энэ удаатай бол дэмжихгүйнүүд нь ялтыг авлаа гэх юм уу. За дараагийн.
Халамжийн төрөг гэдэг чинь одоо зөвхөн одоо юу гэдэг мөнгө төрөг өгөөл юм амжиргааг нь амжиргааг нь дэмжихээс гадна тухайн хүмүүсийн behavior те одоо гаргаж байгаа үйлдэл одоо зан үйлийг одоо жишээлбэл ингэхгүй бол болдгоо гэдэг. Энэ хүмүүс өөрсдөө авч явж чадахгүй. Хэрвээ чихэртэй унаанд өндөр татвар оноохгүй хүмүүс чихэрийг хідэд эрүүл мэнд нь байхгүй болно гэх маягаар ийм одоо шалтгаан хэрэгжилж хүмүүсийн одоо юу гэдэг хувийн сонголт ч гэдэг юм эрхчлөлөнд нөлөөлдөг шүү дээ. Энийг патернализм гэдэг байгаа шүү. Патер гэдэг аав те. Тэгээд нэг аавын ч гэдэг юм эцэг ч юм уу тийм үүрэг гүйцэтгэдэг юм. Өөрөөр төр эцгийн үүргийг гүйцэтгэдэг юм гэсэн үг тийм. Тийм яг энэ дээр CDU намын одоо генсэг deputy генсэг гэж одоо орлогч гэх юм уу дид гэх юм уу тийм. Ер нь бол орлогч генсэг ерөнхий нарийн бичгийн дарга Кристина Штумп гэх юм уу тийм. Тэр эмэгтэй. За энэ чихрийн татвар бол ерөөсөө эрүүл мэндийн бодлого биш ээ. Энд чинь одоо гэрийн ногоо намын патернализм яг тэгж хэлж байгаа байхгүй. За дараагийн имийг нь бас Огийн үргэлжлүүлээд ярих уу. За энэ бодлогод нөгөө шийдвэрүүд. За энд бас нөгөө өрийн тааз. Өрийн таазыг бас жоохон солируулъя, багасгая гэдэг юм бол өмнө бас ярилцчихсэн байж тээ тий. Энэ дээр болохоор зэрэг бас нөгөө баталгаа хамгааллахын хөрөнгө оруулалтыг дэмжсэн барьсан гэдэг. Энэ дээр чи нэг дэлгүүрлээ ярьж байна. За ингэсэн энэ Германы үндсэн хуулинд өрийн таац гэсэн нэг ойлголт байгаа. Тодорхой хэмжээнээс дээшээгээр ерөөсөө Германы засгийн газар үр тавьж болохгүй гэдэг. Энийг гэхдээ бүх намууд хамтарч байгаад одоо энэ CDU өөрөө хамтарч байгаад энэ Мерц өөрөө толгойлоод өнгөрсөн жил өрийн таацыг нэмэгдүүлсэн байхгүй юу? Засгийн газрын зардлыг нэмэгдүүлсэн гэсэн үг. Тэрийг энэ удаадаа дахиж нэмэгдүүлэхгүй л гэсэн шийдвэр. Яг одоогийн нөхцөл шүү. Тэгээ ер нь ирээдүйд бол нэмэгдүүлэх магадaltaй гэдгийг бол орхигдуулаагүй. Гэхдээ ер нь энэ өрийн таацтай ойлголт ч аль хэзээ утга алдцсан. Чи үндсэн үйл өдөртэй ингээд амар сүртэй заалттай бүртлээ эзэж хэрэгждэг байхгүй. Одоо Монгол ч гэсэн тийм үсттэй. Зүгээр одоо ингээд фиат мөнгө хэвлэх штэ. Фиат мөнгө хэвлэх гэдэг чинь үр тавьж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо засгийн газар бонд гаргаад тэгээ төв банкны тэр бондыг худалдаж авахын тулд мөнгө хэвлээд тэгээ хэвлсэн мөнгөөр худалдаж авдаг байхгүй. Энийг үргээд байгаа. Заавал одоо гадаад үрээдрийг бас хэлэх гээд байгаа юм биш. Ер нь дотроо ингэж үрийн одоо засгийн газар үр тавих гэлээд байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол одоо энэ мөнгө санхүүгийн эрх мэдэл гэдэг юмыг ууг нь хязгаарлах нэг аргачлал засгийн газрын өөр мөнгө хэвлэх чадамж эдгээр нь хязгаарлах гэж оролддог байсан дээ анх. Одоо энэ утга алдсан шүү дээ. Төр томорцоо одоо энэ парламент чи өөрөө төрийг томруулах хэрэгсэл орцоо. Одоо чилүү засгийн газар тухайлбал нэг төсөв батлаад ингээд парламент дээр оруулаад ирэнгүүт парламент нөгөөх нь танах биш харин ч бүр илүү их одоо юу гэдэг нь данхаалгатай өгөхгүй. Одоо Монголд бол байнга тэгдэг үстэй. Герман дээр яг ялгаагүй. Яг тэгвэл парламент өнөөдөр олон түмнийг биш лобби бүлгүүдийг төлөвлөдөг хүмүүсээр дүүрсэн штэ. Тэгэхээр энэ ойлголт бол угаасаа утга алдсан. Одоо зөвөр ингээд өрийн таац солируулахыг дэмжихгүй энэ гэж яриад байгаа чинь зөвөр өнөө үеийн одоо тэрхэн үедээ популизм хийгээл өнөө үеийн одоо нэг хэсгэн хугацааны хүмүүсийн бодол санааг л эргүүлгэсэн л арга. Тэгэхээс ш яг одоогийн энэ фиат мөнгө гэдэг юм байгаа тогтолцоонд одоо үүдээ нөгөө алтан стандарт ч гэдэг юм уу төв банкны ийм одоо үүдээ засгийн газрын өөрийг хязгаарлах арга хэрэгсэл байхгүй хуулиар энийг торгоо нэгдэг бол боломжгүй. Энэ бол аль хэзээ утга учраа алдцсан арга юм чи. Тэгсэн яг үнэ. За Огийн энэ тал дээр ярих юм байна уу? За үргэлжлүүлээ нөө бодлогоо тэгвэл манай Огийн тайлбарлаа яг. За энэ өмнө бас энэ эмнэлэгт бүртгэлтэй нөгөө өвчтнүүд байна шүү дээ тий. Хөнгөн шинж тэмдэгтэй бол одоо утсаараа дураараа тий. Ингээ 5 хүртэл хоногийн чөлөө авчдаг гэсэн байна. Тэгсэн чинь SDU нам бол одоо энэ боломжийг бол хязгаарлах, зогсоох юм санал гаргаж шийдвэр гаргасан байна тийм ээ. Энэ чинь Герман ингэдэг юм байна. Ерөөсө уцаар чөлөө авчдаг боломжийг нэгээд өгсөн юм байна. Тэр чинь одоо юу гэсэн үг юм бэ те? Хутлаа хэлж байгааг мэдэхгүй шүү дээ те. Хянах боломжгүй. Тэгэд энэ юуг хуулийг цоорхоог нь ашиглаад маш олон хүн ажиллаа ингээ хийдүүлж тасалдаг байсан. Одоо тэр нөө эдийн засгт муугар сөргөөр нөлөөлөд эхлэн шүү дээ те. Гэсэн чинь энийг нь буцаад болиулъя. Заавал эмчийн бичгтээ чөлөө авдаг бай гэдэг рүүгээ шилжигээд энийг нэг Германы бизнес эрхлэгчдийн одоо холбооч гэх юм уу CDU намтай холбоотой бизнесмэнүүд энэ бодлогыг яг юу яасан бэлээ лоббидж оруулж ирсэн бэлээ энийгээ болиул гэдэг. Сайн тавьчих штэ. Угаасаа чи бизнесүүдэд маш их хүндрэл учруулж байгаа штэ. Зөвхөн байсыгээл би өвдчлөө юм өмнөд бүртгэлтэй гэдэг нэг карт нийлгээл зөв чөлөө аваад. Тийм энэ ч нөө Жензи үеийнхний үед бол бүр хэцүү штэ. Одоо ерөөс ажил хийх дургүй хүмүүстүү. За одоо бас нэг шийдвэр гарсан байгаа. Энэ болохоор хүүхдүүдэд бол энэ сошиал медиа ашиглах насны хязгаарыг бас багасгажээ. 14
нас болгож одоо хуульчлах саналыг үл дэмжсэн байна. Энийг гэхдээ ер нь цаад яг бодлого нь юу байсан бэ? Хоёр бол яг өмнөх нэвтрүүлгүүд дээр яриад байгаа. Энэ эн чинь бол зөвхөн Германд явж байгаа асуудал шүү. Дэлхийд дахинд явж байгаа асуудал байхгүй юу? Австрали, одоо энэ Англи, Испани ч юм уу тий, Франц гээд эдгээр нөө хүүхдүүдийг сошиал медиа хэрэглүүлэхгүй гэсэн бодлого яваад байгаа. Нэгнээс хуулбарлаад. Эн чинь бол явандаа цаашдаа юусэн энэ сошиал медиагийн хяналтыг төрд авчнаа л гэсэн үг. Яг нөгөө ер нь бол энэс яг үнэндээ нөгөө хүмүүсийг одоо хүмүүс бол аргалаад орох нь бол ойлгомжтой, хүүхдүүд ашиглах нь ойлгомжтой. Гэхдээ хөвчлэн орохдоо нөгөө аль бие усны бүртгэлээ ашиглаж ордог болох гэдэг байхгүй. Одоо нөгөө порнороо оруулахаа болцсон ус ямар ус лээ. Испанд одоо ч илүү иргэний үндэснийхээ бараг зургийг үзүүлж байгаа. Уусаа тэр чинь нөгөө нэг юу? Испанд бид нар өмнөх нэвтрүүлгээр ярьжсэн тий. Испанд одоо нэг Монголч ийм Монголиа гэдэг юм байгаа шүү тий. Яг Испандас тийм бүртгэл байгаа. Порно үзэхдээ яг тэр бүртгэлээр ордог байхгүй юу? Тэрийгэ порны хитвчждэг билүү тий. Сонь нэршил ашиглаа. Угаасаа Испанд тэгдэг болцсон. Тэгээ одоо хүн болгоныг ер нь бол ингээ нөгөө юу? Иргэний үнэмлэх регистрийн дугаараараа сошиал медиад бүртгэлтэй болох зорилго л агуулж байгаа. Тийм Европын холбооны үнэт зүйл нөгөө би Европын values-г хэдэн ч удаа энд бас anonymity гэж тийм одоо нэрээ үл мэддэгтэй нэр нүрээ нууж те ийм дарангуй засгийн газруудын эсрэг одоо сөрөг хүчний байр суурьтай үг хэлэх хэрэгчлөөгөө хийдлэх нь огн хүний салшгүй суур ирэх гэж үздэг гэсэн байхгүй. Одоо тэгж үзгээ болцсон саяхан Урсула фон дер Лайен гарч ирээд одоо энэ бол энэ арга хэмжээнээс бид одоо энэ үнд зүсээс бид нар татгалцж байна. Яг бол инкээс өөр арга байхгүй үзэн ядалтын үг хэллэг итерхийг тарах чинь энэ гэсэн тийм юм ярьж илээ. Тэгэхээр энэ аргачлал зүгээр яг нөгөө биднийг хүүхдүүдийг нэг хайрлаад байгаа юм байхгүй шүү дээ. Эдгээр чи хүүхдүүдийг LGBT болоод бараг хүүсээ сольж болно, бараг одоо хөхөө ч гэдэм үү бэлэг эрэхтээ тайруулах ийм сурталчилж байгаа хүмүүс чинь зүгээр сошиалд нэгдүгээр сошиалд орох гэж байгаа хүмүүсийг хязгаарлах зорилготой юм тийм үү? Хүүхдүүдийг одоо аль бие усны боловсролын байгууллагаар илт ультра зүүнний үзэл санаагаар одоо чигжих гэдэг шүү дээ. Тархинтын тархинтай. Хоёрдугаарт өөр үзэл санаанд нэвтрэх болцоог нь баг зэрэг хааж өгч чинь те. Гуравдугаарт хамгийн одоо гол нь гэх юм бол хүмүүсийн анонимитиг байхгүй болгоод хүмүүс юу бичиж байгаа эдгэрхэндээ цаанаас нь хянах гээд байгаа байхгүй. Ерөөсө гол зорилго нь. Тэгээд эн чинь ганцхан Герман шиг Европын холбооноос ерөнхийдөө хэрэгжүүлээд ихэрчлээ одоо дэлхийд даяар төрж эхэлж байна. Сая Наранбаяр одоо энэ хүн намын Наранбаяр сэдвч боловсролын сэд эн чинь бас хүүхдийг одоо юу гэх юм сошиал хэрэглүүлэхгүй тийм хууль өргөн барина гэдэг. Одоо энэ хаврын чуулган эхлэхэр өргөн барина гэж мэдээ гарцсан билээ. Тэгэхээр бид нар урд нь зөндөөл ярьж байсан. Монголд юу нэг өөрийн гэсэн бие таасан улс төрийн ч гэдэг юм уу, эдийн засгийн ч гэдэг юм уу, нийгмийн бодлого гэж байхгүй. Бид нар дандаа гадны олон улсын ч гэдэг юм уу, байгууллагуудын лоббигоор ч гэдэг юм уу, эсвэл том бизнесүүдийн ч гэдэг юм уу, дандаа юм лоббигоор те нэг хэдэн төгрөгийн төлөө хууль баталдаг. Тэгээд өөрийн гэсэн үзэл баримталтай намууд байхгүй. Ман, ан, хүн үзэл баримталгүй гэж хэлгэн чаашаа албан ёсоор одоо юу гэдэг автоматар шууд Европын холбоо Америк ч гэдэг юм уу өрөндийн ардчилсан социалистуудыг шууд хулбарладаг байхгүй. Бидний гол проблем энэ шүү дээ. Монгол одоо юу гэдэг баруунд байгаа хуулийг ч гэдэг юм уу барууны тэр элдв хянзын институтуудыг жишээлбэл хулбарлахдаа алдаа гаргацсан учраас Монгол ингээд дампуурчлаа гэж яриад идэг шүү дээ. Үгүй бид нар хулбарлаад яг зөв хэрэгжүүлж байгаа учраас дампуураад байгаа. Тийм. Төгс хэрэгжүүлээ. Тэр зүүн ч ер нь бол төгс хэрэгж яг л дөөрэж байгаа шүү. Бид нэр Европ холбооны. Тийм, яг тийм болоо. За, Огийн энэ дэр нөө CDU намын одоо хамгийн сүүлийн том одоо юу гэх юм бодлогыг тайлбарлачаад энэ CDU-г орох уу. Тэгээд дуусах уу. За энэ нөгөө иргэншлийн асуудал байгаа тийм. Би яг хоо энийг нөгөө тайлбарлахаас өмнө энэ дээр бол энэ жоох айдуул зүгээр надад санагдж байгаа нэг зүгээр гал намжаасан түр аргацаасан тийм. Энэ одоо ямар шийдвэр юм гэхээр зэрэг цагаач бол одоо нөгөө 8 Германд 8 жил амьдсны дараа бол одоо юу гэдгийг иргэншил авахын боломжтой байсныг 5 жил болоод бол багасгсан байсан юм байна. Тэгсэн чинь одоо энэ нөгөө CDU намынхан бол их хурлаараа бол энийг бол одоо юу гэдгийг ямар ч цагаач 5 жилийн дотор бол интеграц биш одоо 5 жилийн дотор интеграц орж амжихгүй. Тийм учраас л энийг 8 жил бол хурлыг сунгая гэсэн. Яг одоо энэ нөгөө Германд ч бас янз бүрийн хөдөлгөөнүүд өрнөд байгаа шүү дээ. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ч юм уу энэ янз бүрийн төрийн бус байгууллага ардсан намам ч юм уу ардын нам энэ талаар бол огт юу энэ барууны мэдээг ярьдаггүй шүү дээ. Тэгэхээр яг Германд юу болдог гэхээр тэр Германд амьдардаг хүмүүс одоо үүнтэй масс цагаалтай холбоотой энэ гэмт хэрэг те вандализм хорлон зүтгэлтэй холбоотой маш их одоо тэр жижиг томотууд эсэргүүцлийн чагсаал мэгсаал бас болд юм байна. Одоо эргээд нөгөө нацистууд ч юм уу нууц уулзалт хийх тийм ээ. Одоо их
орноо хамгаалагч байд юм уу те. Ер нь одоо ингээд нэг тийм хүнийг одоо цагаан хүнийг одоо төрөлх хүнийг их оронд нь амьдрах боломжгүй болгоод ингээд шахаад нөгөө гөлөг нэг те болон чахуулахаараа ингээд за би дууссан гэдгээ мэдээд нэг самарддаг гэд нэг тийм зүүрлэл үйдэг шүү дээ. Яг тэр байдалд одоо өнөөдөр тулчаад байгаа байхгүй. Тэгэхээр яг миний хувьд бол энийг дүгнэхэд бол энэ бол яг маш их олон эсэргүүцэлтэй тулаад дээрэс нөгөө AFT намын маш олон дэмжигчид байгаа учраас энийг бол жоохон айдуу байдлаар нэг жоохон гал намжаас аргацаасан гэж бодоод. Ер нь бол 8 жилийн хувьд ч гэсэн хүн соёлын хувьд энэ захираас орохгүй шүү дээ. Ер нь энэ бол хотлоо арга хэмжээ. Хүмүүсийг зүгээр л хуурж байгаа арга хэмжээ тий. Зүгээр яг Германд яг одоо жишээлбэл ер нь энэ үзэн ядалтын үг хэлдэг чинь бид нар ингээл байнга л одоо ярьж л байгаа шүү дээ. Энэ Right News podcast ихэлсэн үеэс эхлээд бид нар хууль бус цагаачийн мэдээг нэг удаач нэг дугаараач алгасааг орхигдуулаагүй шүү дээ. Тэгэхээр гол асуудал юу болчиход байна гэхээр ч одоо энэ хууль бус цагаач исламизаци чи эсрэг асар хүчтэй тийм реакц бий болоод байна тийм үү. Тэгээ одоо энэ AFT нам чи 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Гэсэн чи өнөөдөр 28% те сонгогчдын 28% рейтингтэй гэхээр Германд number 1 болчихлоо те. Бусад одоо намууд нь бол бусад саналыг хуугаад ингээ олон жижиг хуваагдчихж байгаа учраас яг хамгийн том нь олцсон байгаа л да. Тэгэхдээ эдний хамгийн гол асуудал бол Герман улс бол германчуудынхаа гэсэн тийм байр суурьтай хууль бус цагаачтай хууль ёсны ч бай хууль бус ч бай. Германыг одоо исламжуулахын эсрэг байгаа учраас ийм хүчтэй орж авсан да. Тэгэхээр зүгээр CDU ийм бодлого баримталж байгаа чинь зүгээр нэг юу гэх юм нүглийн нүдийг гурлаар хууж байгаа арга хэмжээ орж байгаа байхгүй юу. Бид бол цагаачтай эсрэг бас байгаа шүү гэсэн нэг юм харагдах гэдэг. Гэтэ энэ бол хурам гэлт. тий би бас тэгж үзсэн. Тэгээ угаасаа энэ CDU чинь Мерсийн хэлээд ш. Бид нар бол барууны нам биш ээ. Бид нар төвийн нам. Төвийн нам учраас бид нар социал демократуудтайгаа эвсэх ёстой юм тий. Нөө социал демократууд нь хилээ нээх бодлоготой нам шүү дээ. Тийм биз дээ. Трансгендерүүдийг дэмждэг нам баггүй юу? Нөгөө хэд нь одоо бид нар LGBT-чүүдийг нэг үзэн ядаж бодит байдлын тийм юм чи яах юм бэ. Тэгээд одоо энэ CDU дээр нэмээд ярьчихад одоо энэ Алис Вайдлийн мэдээ орж ирнэ л дээ. Нацистууд гэж яриад. Тэр чи одоо нацистууд чинь империалист одоо ер нь бол тийм Lebensraum буюу энэ газар нутгаар тэлэх империалист дайнч бодлого явуулж исэн. Хитлер тий. Ер нь өөрсдөөсөө бусад бүх хүмүүсийг юм дорд үндэстэнгээд өөртөө засаглах хэвээр. Тэгээ мянган жилээр хаях байгуулна тэр гэж явж исэн. Харин энэ AFT намчин бол зүгээр Герман улс бол германчуудынх германаараа үлдъя. Энэ цагаачдыг маасаараа орж ирсэн интеграцид орохгүй байгаа ер нь цагаачдыг хөөж гаргая. Бид нар ингээд герман хүн гэдгээрээ бахархмаар байна гэж яриад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэднийг нацист гэдэг байгаа байхгүй юу. Айгүй хэлсэн. Тэгээд одоо чи 2022 онд л одоо Германы дээд чүг шийдвэр гаргаж ирсэн шүү дээ. Одоо Германы паспорттай л бол герман хүн гэдэг те. Ер нь герман үндэстэн гэж байхгүй. Англи ч гэсэн одоо уугуул англи этник хэмтэр гэж ярих юм бол наач нь бол одоо юу гэдэг. Этно национализм. Тий, национализм те. Яг национализм мөн үнэн. Национализм гэдэг чинь айгүй өргөн тодорхойлолттой, өргөн утга агуулгатай. Дээрээс нь олон янзын хүмүүс олон янзаар тайлбарладаг. Тэгээ олон янзын бас өөрсдөө националист гэж үздэг бүлгүүд бас олон янзын өөр үзэл санаа илэрхийлдэг те. AFT бол Германы нацизмтэй бол ямар ч хамаагүй. Нацизм бол яг хэлэх гээд байна шүү дээ. Бүх дэлхийч юм уу? Ер нь Европ те. Европын газар нутаг биднийх байх. Бид бол хамгийн агуу. Гадагшаач гэсэн power яваад те. Бид хамгийн агуу гэж үздэг шүү дээ. Дэлхий биднийх гэдэг шүү дээ. Энэ төр бол зүгээр AFT-г нь зүгээр л эн чинь бидний нутаг дэвсгэр дээр эзэн байх хэрэг гэж байгаа л гэж яриад байгаа байхгүй. Тэгээ нацистууд бол нийгэм соёлын хувьд нэг иймэрхүү. Дээрээс нь утопиа социалист байхгүй. Одоо юу гэх юм зүүнний бодлого эдийн засгийн хувьд зүүнний одоо төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засаг хэрэгжүүлнэ. Нацистуудын хэрэгжүүлсэн бодлого шүү дээ. Одоо юу гэдэг яг одоо энэ дэлхийд хэрэгжиж байгаа одоо зүүн төвийн маягийн бодлогод шүү дээ. Одоо социал демократ, интервенционист ийм бодлогод баг хамгийн анх одоо юу гэдэг 30-аад оны үеэс дэлхийд хэрэгжиж ирсэн. Тухайн үед Америкт New Deal те одоо 29 оны хямралын дараа New Deal гээд Франклин Рузвельтийн боловсруус одоо хэрэгжүүлжсэн бодлогуудтай зэрэгцээд Хитлер хэрэгжүүлсэн бодлого. Одоо хүртэл дэлхийн яг эдийн засгийн одоо дэлхийн том улс гүрнүүд Монголын ч гэсэн эдийн засгтаа хэрэгжүүлж байгаа бодлого чи яг л энэ л багхгүй. Анх хэрэгжүүлжсэн хүмүүс нь Муссолини, Хитлер, Рузвельт гэдэг байхгүй тийм. Тэр одоо энэ Муссолинийг чи наад Рузвельт чинь бол их хүндэлдэг байсан. Эдийн засгаа их зүү авч явж залуурдаж явж гэж хэлдэг байсан. Энэ соцтекүүд болон фашистууд, нацистуудын эдийн засгийн бодлогын ялгаа байхгүй. Тэгээ энийг ус ойлгох хэрэгтэй. За энэ CDU-тэй холбоотой мэдээг
нэг мэдээ ярьчаа тэгээд дуусгая. Юу болсон бэ гэхээр ингэсэн. Сая өнгөрсөн онд одоо энэ Германы канцлер CDU намын дарга энэ Фридрих Мерциг одоо Германы Хейлброн гэдэг хотын иргэн Facebook дээр доромжлохдоо Пиноккио гэд хэлсэн аахгүй юу? Тий, худалчил гэсэн үг. Тий, худалч гэсэн үг. Пиноккио гэд хэлсэн чинь тэр нь юу болсон бэ гэхээр цагдаагийн газар энэ хэрэг дээр мөрдлөг хийсэн. Мөрдлөг явуулаад хэлсэн. Мөрдлөг явуулахаас ч аргагүй. Яагаад гэвэл эн чинь Германы тэр нөгөө үндсэн хуулийн 188 дугаар зүйл заалт гэдэг тий 90 үеийн 188 гэдэг заалтан дээр юу улс төрчийг доромжилж болохгүй гэдэг. Тэр урд нь өнгөрсөн жил нөгөө Right News-ийг оргил бит 3 хийж байхдаа энэ AfD намын тухай бас ярьжсэн. Дээрээс нь яг энэ улс төрчийг доромжилж болохгүй гэдээ хууль батлагдаж байна гэдгийг бид нар ярьжсэн тий. 21 онд энэ уус байсан хууль 21 онд бүр ингээд энэ хуулийг чангаруулсан байхгүй юу. Тэгээд өнгөрсөн жил бид нар тий өнгөрсөн жил энэ Роберт Хабек гэдэг хуучин ногоо намын одоо энэ ногоо намын маш том лидер тэгээ хуучин засагт дид канцлер хийжсэн эдийн засгийн сайд хийжсэн нөхрийг мэрэгжлийн тэнэг гэд нэг нөхөр хүн бичсэн. Тэгээ тэр хүн бол ингээд цагдаагаар торгуулад нэг ял авч исэн байхгүй юу. Тэгээ энэ Мерц дээр бас ингээд Пиноккиог бичсэн. Харин энэ удаад аз олж энэ прокурорын газар нь энэ хэргийг хэрэгсэхгүй болохыг гэдэг санал тавиад тэгээд хэрэгсэхгүй болж байгаа юм. Яагаад гэсэн чи бас учиртай энэ ногоо намын улс төрч Франциска Брантер бол энэ AfD намын улс төрч Стефан Брандер хоёр гэдэг хоёр адилхан нэртэй тийм. Энэ хоёр нөхөр өмнө бас энэ Мерциг Пиноккиог зүүлсэн юм байна. Тэр хоёр дээр яалаг үгүй юм чи одоо энэ зүгээр жирийн иргэн дээр яалаг үгүй хэрэггүй гэдэг энэ прокурорын газар сайн даач биш. Тий. Баабал стандарт гэж шүүмжлэгдэхээсээ байсан ба шүү. Тий. Тэгээ гол нь энэ цагдаагийн газар нь мөрдлөг явуулж шалгаж исэн гэдгийг бас тэгээ прокурорын газар нь хэрэгсэхгүй болгож байгаа. Миний ойлгож байгаагаар эможи авсаргаад Пиноккио гэдэг сошиал хийсэн комент юм шиг байна тий. Facebook дээр. Facebook дээр одоо Тэтгэврийн насны хүн гэж байгаа шүү дээ. тий. Огийн мог шиг амар бичдэг нөхөр бол Германд бол тэгээд миний өгшин бол тэгээд одоо шоронгоос нь гарч ирэхгүй тэндээд дуусахгүй. Харин удаагаар хэрэгцээр байна. Харин тий. Нэг эцтийн хүнтэй яг урдаасаараа сууж ирэхгүй. За Германы улс төрийн мэдээ дуусаагүй. Ер нь CDU-гийн мэдээл дуусч байна гэж ойлгож байна. Дөрөв хэлсэн. Энэ хэсэг нь тий. Энэ AfD намыг нацист гэж яриад байгаа. Гэтэ бид нар одоо энэ AfD намын одоо энэ хоёр даргатай байхгүй юу? Alice Weidel, Tino Kruppala гэдэг. Яг хуу албан бос 3 дахь дарга нь Björn Höcke гэдэг байгаа. За энэ 3 нөхрийн энэ Alice Weidel гэдэг эмэгтэй даргынх нь бид нар яг хэлсэн үгийг нь та нарт дамжуулъя. Энд дэр яг юу ярьдгийг яг шууд анхдаг чих сургуулжаас нь явахгүй болохгүй шүү дээ. Яагаад нацист гэж хэлүүлдэг юм те? Тэгэхгүй бол одоо энэ чинь гүтгэлэг бас нэг талаас яваад байна шүү дээ. За энийг одоо манай Огийн ярих уу асрах ярих уу? Би орсон. За тэгвэл Огийн яриад эхэлсэн. За эхний юу эдийн засгийн тал дээр чи нэг энэ Alice Weidel юу хийснийг нэг яриад гад. За энийг нөгөө тойролцоо ер нь шууд тодорхой баг хэлчмээр байна те. Эдийн засаг эрчим хүчний талаар бол бас маш хүчтэй байр суурийг илэрхийлсэн. Энд бол одоо Германы компаниуд бол одоо өртөг өндөр байна те. Хийдэг хүн сурталтай байдлаас шалтгаалаад одоо өрсөлдөх чадвараа алдж байна гэдэг бол одоо маш одоо энэ бодит байдал болчиход байгаа шүү дээ. Германд бол одоо эрчим хүчний үн дэлхийд хамгийн өндөр түвшинд байна гэдгийг бол бас илэрхийлсэн. Мөн гэтэл эрх баригчид Ангела Меркелийн сүрэлдүүл одоо юу гэдгийг те алга дашж ийн одоо эрчим хүчний шилжилтийн одоо энэ хүргэсэн бодлогыг үргэлжлүүлж сэр байна гэдгийг одоо маш хүчтэй шүүмжилдэг бас шүүмжилсэн байна. Мөн одоо ногоон бодлогоо үргэлжлүүлж байна. SDU бол AfD-гийн хөтөлбөрөөс хулбарлах дуртай хэрэгжүүлэхдээ бол эсрэг хэрэгжүүлдэг гэсэн юм хатуу байр суурийг илэрхийлсэн. Тэгсэн ерөөсөө Германы эдийн засаг бол энэ Ангела Меркель, CDU нам бол энэ социал демократ намтайгаа нийлж байгаа сүүлээ хайчиж байгаа шүү дээ, тий. Энийг AfD намын Weidel шүүмжилж байгаа. Эн чинь бол одоо нацист гэж хэлэх зүйл биш шүү дээ. Тэгээд дээрэс нь энэ манай намын одоо энэ AfD намын хөтөлбөрөөс энэ CDU намынх нь туугаад байна. Хуулбарлаад байна, тий. Ингэж ярьж байхгүй. Энэ бол яалтч үнэн бохгүй. Гэхдээ наа чи одоо манай Монголд ч байгаа шүү дээ. Одоо манай Монголд ч учирчин чөлөө зах зээлийн имижтэй одоо улс төрчийн дүр эсгээд байгаа шүү дээ. За учир лидер яг гоо тэр чи одоо яалтчгүй өнөөдөр Монголд одоо юу гэдэг энэ дагар дүрийн проблем ойлгомжтой болоод эхэлсэн. Эдийн засаг уналтанд ороод ирсэн болохоор аргагүй бах те засгийг хадгалж хамгаалах гад. Гэтэл бас одоо юу гэдэг
За ер нь зүүнтүүд бүгдээрээ л юм яриад байгаа сүлээд одоо тэдний нэг бүрчлэн нэр дуртаад яг гоо ер нь энэ анх чөлөө зах зээлийг юу гэдэг 10 жилийн өмнө ингээ Монголд ярихад бүгдээрээ доромжилдог байсан шүү дээ. Одоо жишээлбэл Мисс Монгол гэж бид нар анх байгуулаад хамгийн анх одоо инфляци юм байдаг ийм учиртай гэж ярьдаг байсан. Бид нар доромжилдог байсан хүмүүс өнөөдөр ардчсан намч гэдэг юм өнөөдөр бидний ярьдаг юмыг бүр үхсэггүй хуурж ярьдаг болсон байлээ. Гэтэ яг тэд нар тэгж ярьдаг бид нар бол дордно гэсэн үг биш. А бидний бол одоо гэдэг мэдлэгч гэдэг юм уу тэднэртэй бол харьцуулшгүй. Зүгээр яг тэр асуудал одоо юу гэдэг тэр сэдвийнхэн хүрээнд бол тэ. Тэгэхээр цаашаа нийгэм соёлын бодлогоч гэдэг юм уу за ингээд цаашаа явах юм бол бидэрт бол одоо юу гэдэг ярих сэдв мэдээж дундрахгүй л баг. Тийм. Тэгээд энэ дээр хамгийн гол нь бас түрүүн Огийн хэлсэн шиг Whiteley хэлсэн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Эдгээр ярихдаа нэг ярьчаад яг хэрэгжүүлэх болохоор тэрнийхээ 180 градус эсрэг хэрэгжүүлдэг гэдэг байгаа байхгүй. Энэ CDU нам яг үнэн. Тэгээд энэ эрчим хүчний бодлоготой холбоотой энэ Whiteley мэдгдлийг би таарт хүргээлтэй энэ ингэж хэлж байгаа. За өнгөрсөн жилийн 10 сард энэ CSU гэдэг Баварын CDU нам баггүй юу? Ер нь бол эдгээр хоёр цөмийн плантыг хаасаа. Гэхдээ ингэчээ та нар яаж энэ Меркелийн бодлогыг сөрнөгээд байгаа юм бэ? Тийм бидтэй наа чи ингээд ярьсан хэлсний ингээд зөрчилдөөд биш үү гэж байгаа байхгүй. За тэгээд юу ингэж байгаа Францад, Хятадд, Америкт ерөөсөө дэлхийн өнцөг болон бүрт биш үү те энэ цөмийн станцууд шинээр баригдаж байна. Тэгэхэд зөвхөн Германд л энэ цөмийн эрчим хүчний энэ юу станцуудыг дэлбэлж гин гэж байгаа. Тий. Одоо хэрвээ манай нэвтрүүлэг ингээд бичлэг видео бичлэгээр яваад эхлэх юм бол бид нар тэр бичлэгийг тэр бүгдийг уг нь сайхан харуулмаар л байна л да. Тэгээд Whiteley үгийг үргэлжлүүлэхэд за одоо энийг чи одоо энэ солиорлыг те энэ цахилгаан эрчим хүчний бодлого сүнүүл ногоон бодлогыг одоо тэнэглэл гэх үү? Одоо энэ идеологтой хит сохорсон гэх үү? Одоо энэ бүр санаатай саботаж хорлон сүйтгэл гэх үү? Яг аль нь гэх вэ гэж байгаа байхгүй. Тийм. Тэг Герман одоо буцаад энэ юу хямдхан найдвартай эрчим хүч рүүгээ буцах ёстой. Цөмийн эрчим хүчээ буцаад үйлдвэрлэх хэрэгтэй. Бид нар одоо юу газрын тос болон энэ байгалийн хийв шүү дээ тий. Үүнийг хамгийн хямд газраас авах ёстой. Тэр нь бол Орос. Тий. Одоо энэ CEO нүүрс хүчлийн хийв шүү дээ тий. Давхар эслэв шүү дээ тий. Тэр татварыг байхгүй болгоо. Одоо энэ төрийн оролцоог багасгах гэж байгаа. Эн чинь бол яг бидний уг нь либертарууд те чөлөө зах зээл ярьдаг яг л тийм л бодлого. Юун тэр нацистуудтай адилхан тэр зүүнний эдийн засгийн бодлого. AfD-гийн Alice Whiteley гэдэг канцлер нь одоо намын дарга шүү дээ. Намын дарга чинь жилийн өмнө бараг за юу л да сонгуулийн өмнөх нь угаасаа санаж байгаа бол Elon Musk-тай ярилцлага хийгээд нэг вайрал болоогүй юу. Тэр үед хэлсэн манай нам бол консерватив болон либертаруудын нам гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол AfD намын бодлого бол ерөнхийдөө либертарууд консервативууд эдийн засгийн хувьд одоо юу гэх юм чөлөө зах зээлд илүү ойртсон нийгэм соёлын хувьд бол одоо юу гэдэг улс үндэстний эрх ашиг уламжлал соёлтэй тэрнийг хадгалж хамгаалах хэрэгтэй гэсэн барууны цэвэр барууны намлах хгүй баруун төмөв юм бол биш хүмүүс илээд ашиг радикал ч гэдэг юм уу эсвэл нэг far right те хэд барууны ч юм бол байхгүй зөвхөн яг үүндээ бол одоо энэ CDU ч яг энэ Христийн ардчсан нам шүү дээ. Христийн ардчсан намын 1960-ад оны үеийн платформыг унших юм бол одоогийн AfD намтай л адилхан үзэл баримталтай байсан. Тэгээ Христийн ардчсан нам одоо зүүнчсэн. AfD нам болохоор одоо харин яг тэр үеийн имийг ярингууд одоо хитрхийн нөгөө хүн ам соёл эдрийн хөгжүүлж учраас эдгээр радикал санагдаад байгаа хгүй. Яг үүндээ одоо нөгөө алдартай Конрад Аденауэр эдгээр шүү дээ. Тэдний хэрэгжүүлж исэн бодлого чинь яг л өнөөгийн AfD намын бодлого хгүй юу? Яг тийм. За тэгээд миний одоо хамгийн одоо таалагдсан гэх юм уу одоо бас нэлийн зарчимтай санагдсан. Украин талаар бас энэ байр суурь бас амар хүчтэй илэрхийлсэн AfD нам. Ягаад гэвэл энэ одоо бас Whiteley хэлэхдээ маш тодорхой байсан. Германы хийн агуулгууд хоосорчлоо. Бид бол одоо ингээ юучгүй болчлоо. Гэсэн ч Мерцл одоо ингээд Украины ерөнхий сайд мэтэ айшилж энийг өөрл одоо итгэлтэй дурдсаар байгаа нь бол одоо маш их одоо харамсмаар юм байна гэдгийг бол бас хэлсэн. Мөн одоо юу гэдгийг AfD нам бол бид бол Германы ард түмний тал зогсож үндэсний эрх сонирхлыг одоо төлөөлдөг гэдгийг бол одоо энэ гол ялгаа бол бидний ялгаа нь бол энэ юм а гэдгийг бол дурдсан. Мөн
одоо бас ахаад Оростой холбоотой юм дээр дууссан. Бид нэр бол Европ бол инх Оросгүйгээр инх тайванчаар орших боломжгүй. Яагаад энэ 22 онд тийм ээ энэ хийх байсан хилжээрийг одоо их британчууд тэр барууны орнууд ингээд тийм буснуулж байгаа юм бэ. Тийм ээ. Бид нар бол одоо энийг л энэ Украинд болж байгаа утга учиргүй аллах үхлийг бол бид нар зогсоох ёстой байсан гэдэг бол маш хүчтэй шүүмжил. Бид нар ер нь Оросгүйгээр хямд хий авах боломжгүй, бид Оросгүйгээр хямд нефт авах боломжгүй, Оросгүйгээр их тайвнаар орох боломжгүй гэдгийг бол маш тодорхой харж байгаа гэдгийг бол илэрхийлж байгаа надад таалагдаад байна. Яагаад гэвэл одоо ер нь ингээл одоо Америк ч юм уу, өрнөдүүд ч юм уу Украиныг бол нэг тийм ялна гэдгийг бол одоо угаасаа тий ялахгүй гэдгийг бол мэдээд байгаа шүү дээ. Зүгээр нэг Оросын хүчийг нэг төр зур одоо ингэж тарамдуулж тийм ээ өөрөөсөө юу гэдгийг нэг бүс нутагтаа нөлөөгөө одоо авч үлдэхийн тулд одоо ядаж нөгөө хөрс зэрэгэлдэх Колумб моломчууд юм одоо юу гэдгийг тийм ээ тэднийга нэг одоо жоохон иршилдэ тогтоохын тулд одоо бас нэг Оросын нөлөөг бас жоохон ингэх гээд шүү дээ. Тэгэхээр бол одоо нүүб одоо юу гэдгийг нэг 2 сарын дотор л Украинд инх 51 тогтооно гэсэн Америк одоо ороод бомбогдол алаал өгнө гэсэн тийм юм байхгүй л байгаасаа. Тэгэхээр ер нь бас Украин бол золиос болж байгаа гэдэг бол IFT нам бол үргэлж бас хэлсээр ирсэн. Яг үнэ. Тэгээс манай Огийн хэллээ Их Британи улс одоо 2022 онд энэ инхийн хилцээрийг босниулсан гэдэг. Энд чинь нөө дайн гараа дөнгөж нэг сар болцсон байсан. Одоо нөө Путины яриагаар бол цэргийн тусгай ажиллагаа шүү дээ тий. Гэтэ энэ бол дайн яг үнэндээ. Дөнгөж сар болж яхад энэ Стамбулд Туркэд хилцээр өрнөжсөн дайныг зогсоох. Тэгсэн чинь Борис Джонсон гэж нөхөр очингуудаа энэ инхийн хилцээрийг самраа хийцэн байхгүй. Яг биечилж очиод. Энд чинь Борис Джонсон гэдэг ганц англи улс биш ер нь өрнөдийг агуулж байгаа тэр глобалистууд биш тий. Улсын их ашгаа биш. Нэг абстракт тий дэлхийн нийт гэсэн нэг эрх ашгийг тэр нэг элитүүдийн эрх ашгийг өмгөөлдөг нөхдүүд энэ ерөөсөө энэ дайныг зогсоох ямар ч хүсэлгүй байсныг л илэрхийлж. Тэгээд сая тэр социал-демократ намын социал-демократ христийн арчсан намын их хурлыг бид нар эхлээ ирсэн шүү дээ. Тэрэн дээр Мерц бол одоо сая чилбэл Алис Вайл Орос төрийн байр суурь AFD намын ийм байр суурь баримталж чинь гэж ирж байна. Мерц бол бид ямар ч одоо нөхцөлгүйгээр Украины тал байгаа гэж тэгж хэлсэн. Тэгэхээр ч нь бол одоо энэ дайныг зогсоох сонирхол бол Европт тогт байхгүй гэдэг нь. Одоо Европт ч яг Европын эрх баригч хүчнүүдэд байхгүй гэдгийг л харуулж байгаа тийм. Баруун зүүнний намын ялгаа чинь бас нэг талаар энэ гадаад бодлого. Одоо энэ барууны үзэлтэй гэдэг нь ертөнцийн зүг чиг биш шүү дээ тий. Right wing намууд бол гадаад бодлого нь гадны улсын хэрэгт үл оролцоо. Дотоод хэрэгт үл оролцох. Тэгээд татвар төлөгчдийн мөнгийг хаамаагүй өрн таран ихгүй өгөхгүй байх. Энэ дээр бол AFT нам байгаа. Харин энэ CDU нам бол ерөөсөө яг 180 градус эсрэг байгаа шүү. Ер нь яг зүүнний нам дээр байгаа. За тэгээ хэдүүлээ нэгэнт одоо Орос Украины сэдвэр ирсэн юм чи Орос Украины сэдвэж байгаа үргэлжлүүлээ ярьчих. За юу яач? Шин сэдв юм чи тий. За Орос Украины дайн одоо 4 жил болчихлоо шүү дээ. За яг хуу бүр өмнөх одоо юу гэдэг Майданы хувьсгал, Майданы төрийн эргэлт гарснаас хойш 2014 оноос хойш одоо энэ зөрчил ирсэн гэдэг утга бол одоо нийтдээ 14 жил үргэлжилж байгаа. Хүн төрөлхтний одоо юу гэдэг түүхэнд байгаа маш урт хугацаанд үргэлжилсэн маш том хэмжээний дайн тий. Дэлхийн 2 дугаар дайны дараа одоо юу гэдэг Европын нутаг дэвсгэр дээр явагдсан анхны дайн. Бас нөгөө талаар нь бодоод үзсэн бол дэлхийн одоо юу гэдэг 2 дугаар дайны дараа бий болсон дэлхийн дэг журмыг өөрчилж байгаа даа. Эсвэл өөрчлөлтийн үр дагавар гэх юм уу тий. Тэгж үзэж болох бах. Тэгээд яг хуу би бол энэ дээр нэг тийм айхтар сүртэй одоо ингээл дайныг эхнээс нь яриад амиргэн. Бидний дайны тухай урд нь бол подкастууд хийжсэн. Одоо юу гэдэг нөө Right News дээр ярьж исэн. Бас дээрээс нь бид нар яг энэ дайны тухай нөгөө сэдвчсэн подкастууд энэ гэдэг шүү дээ. Тэрэн дээрээ бол эхнээсээ хоёлоо дайны түүхийг бол ярина гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо зүгээр нэг өнөөдөр ингээд ийм 4 жилийн хугацаа болоод өнгөрөхөд яг юу болоод энэ дай үргэлжлэх гээд байна уу, зогсох гээд байна уу гэсэн нэг ийм асуулт хүмүүсийн дунд байгаад байгаа шиг байна. Орос нь ялаад байна уу, Украин ялаад байна уу. Тэгэхээр яг нэг нөгөө хэлэхэд бол Орос бол мэдээж Украины газар нутгийг эзлээд авцсан тэндээсээ ухрахгүй байр суурь алдахгүй байгаад байна гэдэг чинь илүү адвантаж давуу талтай байгаа гэдэг нь бол тодорхой. Тэгвэл нэг урагшлаад амжилт олоод байгаа юм бас байхгүй. Ер нь нэг ийм дэлхийн 1-р дайны үед нэг сөргөлдөгч талууд нэг олон сар жилээр ингээд нэг фронт дээр ингээд нэг окоф ухаа тэгээд нэг урагшаага нэг 5-10 м хөдлөхтөр ингээд айгүй урт хугацаа алддаг нэг тийм гацаа байдалд орсон байсан шүү дээ. Тэг хүч тэнцсэн ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү нөхцөл байдалд бол Орос Украин хоёр байгаад байгаа шиг байна. Тэгээ яг хуу энэ дайныг 6 сард дуусгах хүсэлтэйгээд одоо энэ Трампын засаг захиргаа гарч ирээд одоо юу гэдэг нэг 28 зүйлт инхийн гэрээ
одоо инх тайван тогтоо 28 зүрт төлөвлөгөө хэлэлцээр одоо санал пропозал ч гэдэг юм уу ийм яриад нэлээд хит тийм уурлалт цохон байгуулсан те. Тэгээ миний санджаагаар 11 сард баха энэ чинь Оросын засгийн газартай хамтарч одоо энэ зүг залтыг боловсруулсан. Тэгээд шүүмжлэлт өртдөг те. Яг бол Оросын талын одоо шаардлагуудыг хэтгэхээр тусгасан байна гэж бол хэрлэгтэй. Тэгээ яг уу 12 сард ч лөө 1 сард Абу Дабид уулзалт ирсэн. Тэгээ сая хэдхэн хоногийн өмнөөс Женевт уулзалт хийлээ. Ингээд Стив Виткоф, Жаред Кушнер гэдэг одоо те Трампын талын хоёр төлөөлөгч. Виткоф нь бол тусгай төлөөлөгч, Кушнер нь бол Трампын хөргөн мэднээс Иванкагийн нөхөр. Тэгээ эдгээр хурж ирээд Оросын талын албан тушаалтнуудаа уулзаад байгаа. Гэхдээ энэ одоо юу гэх юм хилцэл ерөөсөө амжилттай болохгүй байгаа. Одоо яг Трамп бол 12 сард бичгтээ бол ерөөдөө энэ цүүр заалтын баг 95% дээр нь баг Украин, Орос, Америк 3 санал нэг байна гэдэг байхгүй. Нэг хідэн асуудал төр ерөөсөө эзэж санал нэгтэй бий чадахгүй байна гэдэг. Нэгдүгürt Оросын тавьж байгаа шаардлагууд юу гэх юм бол нэгдүгürt Украиныг цэрэггүй бус болгох гэдэг байхгүй. Цэрэггүй бус болгох нь гэхээр одоо Оросыг буцаж Орос руу аюул занал хийх боломжийг нь хаана гэсэн үг шүү дээ тий. За хоёрдугаарт одоо байгаа газар нутгт зүүн Украиныг авах гэж газар нутгийг авах гэж. Гуравдугаарт Украиныг нейтрал байлгах гэдэг. Одоо юу гэх юм төвийг сагсан. Яг энэ гурван асуудлыг украинчууд хизээч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Украинчууд одоо юу гэдэг тэр гэрээ хэлцэлээр энэ шаардлагууд байгаа шүү дээ. Энэнийг Оросууд заавал хүлээн зөвшөөрөх гэж үзэж байгаа. Украинчуудад хэрвээ энэ гурыг одоо хүлээн зөвшөөрөх бол энэ дайныг ихлүүлсэний одоо юу гэдэг зорилго нь огт утгагүй болчих гээд байгаа Оросуудын хувьд. Оросууд бол мэдээж тэ НАТОгийн өргөжөлтч гэдэм үү те Украин гэдгийг өөрсдөө нөлөөний бүс гэж хардаг. Хэрвээ Украин өрнөдийн нөлөөний бүс болоод хил дээр нь өрнөдийн цэрэг зэвсэг тулаад ирэх юм бол Орос бол одоо юу гэдэг оршихуун аюулд орно гэж ингэж үзэж энэ дайныг ерөнхийдөө ихлүүлсэн гол шалтгаан ч гэдэм үү шалтгаан энэ бол Оросын хувьд бол одоо Оросын хүмүүс зүгээр ингээд нэг юм газар нутаг эзлэмээр санагдаад довтлоо гэж үзээд байгаа бол утгагүй логикгүй тайлбар байхгүй. Энэ бол Оросуудын хувьд бол үнэхээр аюулгүй байдлын хувьд бол маш ач холбогдолтой асуудал гэдэг нь тодорхой. Харин энийг Оросууд өөрсдөө аюулгүй байдлын одоо оршин тогтнохын хэмжээний асуудал гэж үзэж байна. Энэ асуудлаас украинчуудын хувьд яг адилхан. Одоо ч цэрэггүй бүс болно. Тэг газар нутаг зүүн Украинаа өгнө. Тэгээд дээрэс нь одоо үгний нейтрал байгаад барууны тусламж ч гэдэг юм уу барууны хамгаалалт байхгүй болчих юм бол Украин оршин тогтнод хэцүү болно гэж Орос үзээд украинчууд үзээд байгаа. Тэгэхээр энэ хоёр эдгээр асуудлууд дээр эдгээр хизээч одоо юу гэдэг санал нийлэхгүй байна гэж үзээд байгаа тийм. Тэг яг хуу энэ дээр ингээд эвлэрүүлэн энтэргээл яриад байгаа. Гэхдээ зүгээр тэр нөгөө Орос Украины асуудал дээр одоо ярьдаг Орос Украины дайн утгагүй болно гэдгийг зөгнжийсэн гэх юм уу. Нөгөө Жон Мершаймер гэдэг эрдэмтэн байгаа Чикагийн их сургуулийн одоо энэ олон улсын харилцааны реалист онлын том төлөөлөгч. Энэ хүн бол энэ асуудлуудыг бол эдгээрийн талуудаа айлын ч хүлээн зөвшөөрөхгүй. Трамп бол зүгээр цаг хожиж байна. Тэ? Энэ бол энэ дайны хувь заяа яаж шийдэгдвэгийг бол фронт дээр л шийдвэрлэгдэнэ гэсэн ийм байр суурийг илэрхийлээд байгаа. Тэгээ яг үүндээ бид нар мэдэхгүй л дээ. Яг юу болохыг мэдэхгүй. Гэхдээ ер нь ингээ харж байгаад бол одоо юу гэдэг Оросын эдийн засаг бол тийм уналтанд ороогүй байна. Жишээлбэл одоо юу гэдэг худалдан авах чадвараар нь хэмжсэн үзүүлэлтээр бол Орос одоо дэлхийд эдийн засгийн дөрөвдөх том эдийн засаг хэвээр байна. Европт нэгдүгээрт байна гэх маягтай. Одоо тэгээд 2026 он гэхэд дайна бүрэн дүүрэн үргэлжлүүлэх чадамжтай гэж жишээлбэл Америкийн дайны судалгааны хүрээлэн гэдэг алдартай тийм think tank. Энэ бол айгүй алдартай гадаад бодлого, батлан аваалгын чиглэлээр судалгаа хийдэг тийм байгууллага. Тэгж үздсэн байна. Тэгээд дээрэс нь украинчууд ч гэсэн дайнаас огсох сонирхолгүй байна. Сая BBC-д 21-ний өдөр Зеленский ярилцлага өгөхдөө дэлхийн 3 дугаар дан айл хизээний ихсэн байна гэж ингэж ярьсан байна. Тэгээ ер нь бол яг сая Купянск гэж гисэн баг зэрэг ахиц гаргасан байна. Одоо Украины айрын гэх юм уу те. Тэгээ энэ маягаар Трамп нэг юм яриад байгаа. Дайныг 6 сар гэхэд дуусна гэх нэг юм яриад байгаа. Цаана дайн дуусах шинж юусоо огт байхгүй. Тэгээд Европ бол ерөөсөө Оросыг бол одоо юу гэдэг дайныг дуусгах хүсэл ерөөсөө огт байхгүй. Тэгэхээр дайн ингээл үргэлжлээл байх юм байна. Цаашдаа юу болох нь бид нар бол мэдэхгүй байна гэж би бол хэлмээр байна. Та хоёр энэ талаар юу ярих вэ? Тэгээ би бас үргэлжлүүлээд нэг хэдэн юм ярих хаа. За одоо Орос Украины дайн дээр гэх юм бол одоо маш тодорхой ярьлаа. Энэ дайн бол Орос зүгээр хүссэндээ ч юм уу Путин нэг өглөөс ирж босч ирэнгүүтээ дайн хийцэн зүйл биш шүү дээ. Эн чинь бол 2000 оны ихэнх үеэс ялангуяа нөө Америкийн хамгийн том
либертариан улсын Рон Пол 2004 он сануулж ирсэн шүү дээ. Бити Америк энэ Украины дотоод хэрэгт, Европын дотоод хэрэгт оролцоод наа чи яванда дайн болно шүү гэсэн. Яасан бэхээр 2014 онд хийсэн мэдээлэл нь 2014 онд даймнаар үргэлжилж байгаа байхгүй. Тэгээ 22 онд яг жинхэнэ хоёр талаас үзэж байгаа дайн хийж байгаа шүү дээ. Энд чинь бол ерөөсөө Америкийн тэр нөгөө юу хүний эрх арчлыг түгээнч гэдэг тэ либерал гадаад түрэмгий гадаад бодлогын нь үр дүн болоод тийм Нью-Йоркын бодлогын нь үр дүн явж байна. Тэгээ хохирж байгаа хүмүүс нь бол Украины ард түмэн эндээс хожиж байгаа нь Америкийн тэр зэрэг аж үйлдвэрийн комплекс, Америкийн улс төрчид энэ ийм нөхдүүд байгаа. Тэгээ бид нар ингээд монголчуудыг мэдээ харахаар ингээд энэ Украины ард түмэн зөрөгтэй ард түмэн Оростой ингээд харилцаад идэг. Ёстой мундаг шүү гэд. Тэгж одоо хошгоруулж болохгүй юм чинь. Тийм үстэй. Тэнд олон мянгаараа, хэдэн зуун мянгаараа хүч үрэгдээд, хэдэн саяараа дөрвөөд байж байгаа хүмүүсийг тэгж одоо тавлаад байгаа юм уу, яагаад байгаа тий? Одоо бид намайг хэрвээ одоо тэх юм бол одоо мэддэг хараалын үгэл нөхдөд хэлмээр санагдаж байгаа байхгүй. Яг тэгэд нэг ийм байгаад шүү. Би зүгээр ингээ хараад байхад сая Мюнхний аюулгүй байдлын баг хурлыг толлоо шүү дээ. Тэрэн дээр бол ерөнхийдөө энэ Орос Украины дайны асуудлаар аюул их ярилцсан. Гэхдээ Украинд одоо юу гэдэг тийм дөрвтөө тусламж үзүүлэх шийдвэр ерөөс огт гараагүй. Зөвхөн нэг үзэн сурталын шинжтэйгээр те одоо юу гэх юм бид бол Украиныг дэмжиж байгаа Оросын төрөлхөөллийг буруутгаж байгаа Орос одоо их гүрэн биш болчихсон. Тэгээд Кая Калас эдэр гарч ирэл ярьж байсан. Тэгээд ер нь зүгээр ингээд миний хараад байхад бол одоо Украинд тийм шалтай тусалцаа өгөх боломжгүй болчихсон юм шиг л. Хичнээн мөнгөнд тусламж байсан гэсэн Европ НАТОгийн зэвсгийн үйлдвэрлэлээ шүү дээ тий. Дайны эхний жилүүдэд асар их тусламж өгсөн шүү дээ. Тэр үед жишээлбэл 150 мм-ийн сумны нөөцөгдөг ямиг жишээлбэл нөөцөө барцсан байна гэж. Хаймерс Patriot гэдэг энэ том нэг дайнд хэрэглэж гисэн зэвсгүүд нь шүү дээ. Эдний нөөц барагдцсан гэж яриад байна. Хятадууд хүртэл. Тэгээ энийг дээрэс нь үйлдвэрлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. Тэгээ цаг хугацаа шаардлагатайгаас гадна зарим нэг түүхийн эдгээр нь хятад энтрээс хамааралтай гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм түргэн хугацаанд одоо Украиныг дахиж нөгөө дайны ихэнх үеийг шиг зэвсэглээд Оросыг тэгж дарж явна гэхэд бол итгэх арга байхгүй болчихсон. Зарим нэг одоо жишээлбэл тэр НАМО энтер гэдэг НАТОгийн зэвсгийг үйлдвэрлэдэг компаниуд НАТО нөөцөө бэлтгэх одоо нөхөхийн тулд дахиад 40 жил шаардлагатай гэсэн мэдээлэл хийсэн байгаа. Зарим нэгэн сум өмнө нөөцийг. Тэгэхээр одоо бол Украинд бол цэрэг зэвсгийн тийм том тусалцаа өгөх болцоо байхгүй гэж байна. Мөнгө бол асуудал биш, гол нь зэвсгийн асуудал юм шиг л. Тэгээд дээрэс нь зүгээр ингээ хараад тахад Украин одоо энэ өрнөд Европ жишээлбэл те дайныг ингэж зогсоох хүсэл хүн гацаагаад байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар илхийн байдлаар дуусахгүй Трампыг одоо юу гэдэг нь зайлшилж гэх юм уу энэ дайныг ингэж стагнацид оруулчих. Тэгвэл демократ нам гараад ирэх юм бол бодлого өөрчлөгдөд өрөнд хамтын хүчээр Оросыг хязгаарлана гэсэн ийм бодлого хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр одоо бол ерөөсөө Оросууд ахиц дэвшилт гаргахгүй байгаасаа Украинчууд ингээд байлдаал аваасаа хүмүүсээ те дайнд явуулаад өхүүлэл ингээд байгаасаа л гэсэн хүсэл Европт байгаа. Тэгээ Европ бол одоо юу гэдэг энэ дайныг дуусгах сонирхолгүй байгаа хамгийн гол одоо тал нь баггүй. Украинчуудаас энгийн украинчууд бол залхаж байгаа та. Зеленский эдрийн бол утсан хүүгэлтэй шахуу үүрэг гүйцэтгэж байгаа. Трамп бол яг нэг үйлхэд одоо ч тэр Джон Мишаймер эдрийн тайлбараар бол Трамп бол энэ бол ингэж чулуу хөөлгөж байгаад Украинаас зайгаа өрөх гэж юм гэсэн тиймэрхүү байр суурьдыг бол илэрхийлээд байлээ. Тэгээ яг хоо энэ одоо Оросууд нэг алуулаад байна, хядуулаад байна гэдэг ингээ яриад байгаа шүү дээ. Одоо өрнөдийн хэвлэл мэдээлэлээр гарч байгаа тэр одоо үгүй Оросын талын хохирол их олон гэдэг чинь худлаа. Сая яасан гэхээр Белорус Украины хэлээр дамжуулаад Орос Украин хоёр одоо юу гэдэг нөгөө дайнд өгсөн хүмүүсээ солилцсон байна зав. Энэ Reuters эдгээр мэдээсэн. Тэгэхэд Орос юу лээ 50-60 хүний бие одоо хүлээ өгсөн зэргийг аваад Украин 1000 зэрэг буцааж авсан байхгүй. Тэгээ дээрэс нь 2025 онд гэж юу лээ Оросууд 13,000 гаруй өгсөн хүнийг Украинд өгсөн байна. Украинчууд 300 гаруй хүн Оросууд төгсөн байхгүй. Тэгээд яг ингээд тоогоор ингээд харьцаагаар ингээд үзэх юм бол 37 харьцаа нэг Оросын талын хохирол нэг Украины хохирол 37 гэсэн юм тоо гарсан байгаа байхгүй. Гэхдээ энэ тоо мэдээнүүдээс яг албан ёсоор баталгаажсан мэдээнүүд бол бас биш. Тийм ягаад гэвэл ер нь дайнд ялагдж байгаа ярьж байгаа альч тал өөрсдийнх нь бодит
мэдээллийг өгнө гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр Орос Украины тайм бол айгүй эмгэнэлтэй урт хугацаанд цаашдаа үргэлжлэх төлөвтэй байна. Тэгээ Орос эдийн засгийн хувьд одоо мэдээж Оросд маш хэцүү байгаа нь бол тодорхой. Орос энэ одоо юу гэдэг өрнөд Орос хоёр зөрчилдснөөс үүдэлтэйгэр Орос Хятадаас ихэд их хараат боллоо. Өрнөдийн технологи нэвтрэх боломжгүй боллоо. Хятадаас хүртэл технологийн хувьд дээрэс нь эдийн засгийн хувьд хараат боллоо. Яг энэ одоо байдлын нөхцөл байдлын дүгнж харах юм бол энэ Монгол улсын хэмжээний хоёр том хөрш маань тэнцвэр нь хэд алдагдаж эхэллээ гэж би бол Монголд бол ашигтай хөлбөр биш гэж би үзэж байгаа тийм. За энэ дээр нэг товчгоож та дэлгэрэнгүй ярьсан юм чинь. Өнөөдөр тэр State of Union Address гэдэг болсон юм байна. Тийм. Тэгсэн чинь би яг энэ дээр нөгөө чи түрүү ярьжсэн энэ манайхан ч байна. Манайх одоо ер нь нэг юм өрнөдийн одоо энэ ардчлал либералчуудыг бол одоо бүр нэвч хувт туулдаг шүү дээ. Тэгсэн чинь энэ нөгөө Заруцка биш үү нөгөө Ирина Заруцкагийн нөгөө үхэл биш үү. Тэгсэн чинь энэтэй холбоотойгоор нөгөө эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлсэн юм байна л да. Тэгсэн чинь ардсан намын нэгч гишүүн босоогүй юм байна. Тэгээ босд нь бол одоо эмгэнэж 1 минут авчимч бараг алга ташсан юм уу те хүндэтгэл үзүүлж эмгэнэл илэрхийлсэн. Тэгэхээр зүгээр яг би энэ дээр юу дүгнж хэлэх гээд байна гэхээр ерөөсөө энэ ардчлалыханд бол тийм ээ либерал хүний амьдрал тэр хайр инрэл инх тайван майван ерөөсөө юу ч байхгүй. Тийм зөвхөн одоо улс үндэстнээ устгах, алж хядах тийм ээ ерөөсөө л юм вандализм, терроризмд л байх сонирхолтой л гэж дүгнэхэд хүрэж байгаа. Мэдээж одоо Трампд ч юм уу одоо либертарууд ч юм уу юу гэдгийг консерватив дургүй байж болно те. Гэхдээ эн чинь хүн ёсны үүдээс те сүүлийн 4 жил Слава Украин гэж баахан худлаа хоосон уриал лооцсон болчоод энэ Украин эмэгтэйгийн үхэл нэгч одоо демократ эмэгнэг байгаа байхгүй юу өнөөдөр. Тэгэхээр бол одоо ер нь одоо манайхан ч одоо айгүй хэцүү юм аа юу. Одоо ингээл хэлчихээр нөгөө бас Реценгахаас санхүүжигч манхүүжигч тэгэл онно. Юу гэж хэлэх юм бэ? Тэг яг Огийн их гоё сэдвийг хөндлөө. Эдгээр бол биш те. Тэр Ирина Заруцка тэр хүүхэн хар арьстанд даруулсан. Юусе хин анснаас нь их хамаарат байгаа байхгүй юу. Тэг хин байна гэдгээс нь одоо энэ демократуудын улс төр те энэ ардчлагчдын улс төр байгаад байгаа. Тэгээ Америкуудаа инхээр болдог хүний их арчлаг дэгөөс их сайхандаа байдаг. А бусдандаа инхээр энэ дүрм цөөрөлсөн олон улсын тогтолцоог эвдэнс үдгэж гин гэхэд нэг юм хачин хоёр нүртэй юм логгүй юм яриад байгаа. За Украины сэдв хаяа. Тэгээ. За. Гэхдээ Украиныг нэлээд сайн ярьлаа. Тэгээд манай энэ Слава Украинчууд харин одоо манай ч яхаа Монголын Слава Украинчууд одоо Оросыг ингэж яриад байгаа. Би энийг ярьчаад юу сэдвээ хаач. Тэгээ Путин 3 хоног дотор Киевийг эзлэн гэжсэн, Украиныг эзэд буулгаж авна гэжсэн. 4 жил болчихоо яач вэ энэ төр гэдэг байгаа байхгүй. За нэгдүгээр Путин бол хизээч тийм мэдээлэл хийгээгүй. Путины ойрын хүрээнийхэн ч байдаг юм уу те. Энэ юу нэгдсэн Орос намынхнаас хинэн ч тийм солиотой мэдээлэл хийгээгүй байхгүй юу. Энэ либералууд өөрсдөө хачин юм зохиожоо тэрэндээ итгээд ингээ хамаа асуугаад байгаа. За хоёрдугаарт энэ Украин бол тийм цэрэг зэвсгээр буулгаж авахд хүнд хэцүү болсон байхгүй юу. Ерөөсө цэрэг аймаараа Европт хоёрт ордог. Тийм ус дээрээс нь өрөндийн бүтэн дэмжлэгтэй бүх талаар дэмжлэгтэй НАТОгийн зэвсгээр байж байгаа. НАТОгийн сургагчдаар бэлтгэж байгаа. Дээрээс нь одоо тэр тагнуулын ажиллагаа НАТО тэр одоо НАТОгийн тагнуулын байгууллагын мэдээлэлд тулгуурж байгаа. НАТОгийн одоо нөгөө Илон Маскын юу лээ Starlink тэрнийг ашиглаж байгаа харилцаа холбоог ашиглаж байгаа. Дээрээс нь тэр Пуучингийн систем эдрийн бүгдийн НАТОгийн мэрэгчлэтнүүд эн чинь яг нэг үгээр Орос Украин хоёрын дайн биш байхгүй юу? Украины армийг ашиглаж өрнөддөд байлдаж байгаа. Тийм прокси дайн гэж энийг хэлдэг шүү. Цаараа зогсоод тийм. Дэлхийн одоо Европын номер 1 армийн өдөөс Европын номер 2 арми нь энэ өрөндийн бүрэн дэмжлэгтэй байлдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхээр одоо ингэж удахаас жаргахгүй би нэгэ те бүрэн ялж чадахгүй байгаа нь бас ийм учиртай байгаа юм шүү. За дараагийн мэдээ. Английн улс төр маш том гал гарч байна те. Тэ айхтар сүрхий тренди зүйл болж байна. Юу болсон бэ гэхээр Rupert Lowe гэдэг одоо шинэ гарч ирж байгаа гэх юм уу. Улс төр дуг нь олон жил байсан. Гэхдээ одоо энэ баруун жигүүрийн үзэлтний төвд одоо жинхэнэ ингээд манлайлагч лидер те од алтан гац од нь болж байгаа нь Rupert Lowe гэдэг улс төрч Restore Britain буюу одоо Британийг дахин сэргээнэ гэсэн улс төрийн нам байгуулснаа өнгөрсөн 7 хоногт одоо нэг 10 хоногийн өмнө зарлалаа. Энэ Rupert Lowe бол урд нь Reform UK гэдэг Reform намд байсан.
Гэтэ энэ реформ нам байна. Одоо яг CDU шиг, Германы CDU шиг жинхэнэ баруун жигүүрийн нам байж чадахгүй гэдгийг харуулсан. Өөсөө зүгээр л controlled opposition буюу одоо жинхэнэ сөрөг хүчин байж чадахгүй нэг хуурамч сөрөг хүчин байгаа юм шиг дүр үсгдэг тийм эрх хөрөгчдийн халаасны сөрөг хүчин байхгүй. Яг тийм нам байна гэдгийг харуулсан. Өөсөө энэ Nigel Farage чинь 2024 оны сонгуулийн өмнө айгүй тийм радикал гэж сонсогдохоор зүйлүүд ярьж тэгээд санал авч гарч ирсэн баггүй юу? Монголын хүн нам шиг одоо тий том намуудад дургуутсал төр хүчээ авангуудаа дараа нь эрх хөрөгчдийнхаа халаасанд орчиж байгаа байхгүй. Тий. Тэгээд сонгуулийн дараачаар бүр илүү ингээд нэг юугаа нэмээд сонгогчдын бааз суурь нэмээд одоо энэ юу чи реформ нам чи рейтингээрээ номер 1 нам болсон 268 мянган гишүүнтэй. Тэгээд рейтингээрээ ч нэгт явж байгаа. Ийм том нам болсон байсан. Тэгсэн чи яа ингээд Nigel Farage ерөнхий сайд болох ингээд жинхэнэ бодит ингээд магадлал нь нэмэгдээ те. Ингээд сэжим харагдаад ирсэн чинь байр суурь шууд өөрчлөлт эхэлсэн. Бид нар энэ муслимуудыг чаа ингээд их олноор нь юу яаж чадахгүй депорт хийж чадахгүй. Хууль бус сагаачдыг депорт хийж чадахгүй. Одоо албан нутаг буцааж чадахгүй. Тэгээ одоо яах юм бэ? Энэ муслимууд сонгогчдын маш олон хувийг эзэлчээд байх чинь бид нар санал алдсан шүү дээ хачин юм яриад байгаа. Тэгээ энэ Борис Джонсны болон түүний дараа засаглаж исэн энэ хөдөлмөрийн намынхны юу зүүнт нүдээс жалгаагүй бараг тэднээс 7 дор консерватив намын томчуудыг нам дотор оруулж ирж альбан тушаал амлсан бохоо. Саяхан бид нар ч гэсэн өмнөх 2 дахь дугаар хараа байна уу ярьсан те. 2 дахь консерватив нам боллоо гэж байна. Тийм 2 дахь консерватив нам болж байгаа гэж. Тэгээд маш олон хүн энэ нам дургуцаад эхэлж исэн чинь энэ Руперт Лов ганцаараа ингээд юу тэмцэж исэн баггүй юу? Ер нь бол оны өмнө 2024 оны бүр сүүлчээс 2025 оны эхнээс л Руперт Лов нам дотроо ганцаархнаа. Яг энэ масс цагаачлалын эсрэг тий энэ нөгөө rape gang-ууд биш үү? Хүчингийн бүлэгмүүд биш үү? Тий энэ дээр мөрдлөг явуулын тэр ганцаараа ингээд тулж зогсож исэн чинь Nigel Farage болон түүний нөхөд нь Руперт Лов дургуцсандаа юу яасан? Шууд гүтгсэн гинт хэрэгт гүтгээд хэлсэн. Нөө Зиа Юсуф гээд одоо энэ намын монголоор бол генсик гэхгүй юу? Chairman гэж явдаг. Энийг Харьсангөөр доромжилсан, энийг бүүлийцсэн энэ төр гээл те, дээрлэгсэн гээл. Тэгээд нөө ажлын байранд бусад эмэгтэйчүүдийг ингээд нөө баг бэлгийн тэр нэг юу өвчрхийл үлдсэн ухааны юм ярих га те. Ингэж цагдаад өгөө тэр нь гэхдээ нотлогдоогүй. Руперт Лов цагаатаад гараад ирсэн. Тэгээ юу болсон бэ гэсэн чинь ерөөсөө Руперт Лов масс цагаачлалыг эсэргүүцдэг дээр хатуу зогссон чинь тэрэнд л эсэргүүцсэн байл. Одоо Nigel Farage сая 2-3 хоногийн өмнө гэж ярьж байгаа. Энэ бид нар биш барууны нам. Гэхдээ энэ баруун жигүүрийн экстремистүүдийг эсэргүүцэх ёстой. Энэ этно национализм буюу этник үндэсний үзлийг эсэргүүцэх ёстой гэж байгаа юм. Тэр чи юу гэсэн үг вэ? Англи улс англичуудах гэж хэлэхээр тэднийг эсэргүүцэх ёстой гэж Nigel Farage ярьж байгаа. Тэнгүүтээ Nigel Farage хогийн зэ. Жүүдүүд яг нэг үндэсний улс байх ёстой. Тэд тийм эрэхтэй бид нар тэрний төлөө зогсох ёстой гэчихэд өөрөө англи хүн тэгсэн мөртлөө англичууд тэгж хэлэхээр та нар расист гэж байгаа байхгүй. Энэ Nigel Farage бол ёстой хөгийн хулгайч гэдгээ харин сүүлийн 1 жил баталсан. Тэгээд энэ дээр нь Rupert Love ёстой байр суурин дээр зогссныхоо улмаас ганцаардсан байсан. Тэгээд нам байгуулах болсон чи одоо хамгийн гоё нь биш те. Нам байгуулах мэдгдлээ зарлал бүртгэлээ эхлээл 10 ч хоноогүй 80 мянган гишүүнтэй болчихж байгаа. Эн чинь томтой байхгүй юу? Одоо боддоо консерватив нам яг хоо сая сонгогчоо алдаа 123 мянган гишүүнтэй байгаа. Тэгэхэд 10 хоног 80 мянган гишүүнтэй болчихж байгаа чинь эн чинь бол жинхэнэ бодит дэмжлэг байгаа. Тэгээ одоо Их Британий парламентын сонгуул 2029 онд болох байна уу та. 2028 2029 онд болно. Тэгэхэд ерөөсөө энэ Rupert Love-ийн нам бол хэрвээ байр суурьндээ зогсож чадах юм бол дараагийн Nigel Farage дараагийн реформ одоо биш байж чадах юм бол энэ засгийн эрхийг авч чадах нам. Ийм ер нь тууштай байгаа гэл нэг шагнал юм да тий. Яг зөвхөн ер нь тэр реформ намын чинь бараг дэмжигчдийн тал нь хоёр хуваагдаад өөр нам болчихж байгаа хгүй да. Зөвхөн ер нь бол лидер нам гэдэг чинь ер нь үзэл санаа тэг үзэл санааны ялангуяа ийм жижиг нам бол олон жилийн тийм бюрократ ч гэдэг юм уу юм тогтсон уламжлал сүлжээ эдэр байхгүй шүү дээ. Эдэр чинь цэвэр үзэл санаан дээр толгуурж гарч ирдэг. Тэгэхэд үзэл санаа гэдэг чинь яг үндэ хідэн лидерээрээ дамжиж л олон түмэнд хүрдэг. Лидерийн харизма айгу чухал. Дээрээс нь лидерийн тэр хүмүүсийн итгэлийг олж авах өөртөө татах чадвар маш чухалтай. Тэгэхээр энэ намын хувьд бол одоо тэр Rupert Love одоо хөөдөг чинь өөрсдөө suicide хийж байгааг л
тийм асуудал байхгүй юу. Тэгэхээр яг одоо тэгээ шинэ нам нь байгууллагдлаа илүү амжилттай болоосаа. Ер нь жижигхэн нам те том намууд шиг одоо юу гэдэг ингээ айдуу байх гэж оролдох юм бол те хүн болгон таалагдах гэж оролдох юм бол одоо жишээлбэл либертар нам те либерал маягийн байх гэж оролдох юм бол либералууд хэзээ ч бид нар сонгохгүй дэмжихгүй бид нар яг энэ өөрсдийнхөө үзэл баримтлалыг хадгалж одоо юу гэдэг ардчсан нам ч гэдэг юм уу хүн нам ч гэдэг юм уу ардын нам ч гэдэг юм уу эдний эсрэг байж ижлтэй төсөөр юм ярьж ижил төсөөр байр суртаа бодод дээрэс нь бодод проблемыг босгож ирж хилцүүлгийн сэдв болгож чадчих л явна. Тэгэхээс ш англ олон хүн болгон таалагдах гал одоо юу гэдэг хүн болгоны бидний сонгоо болж штэ гэл одоо ч бид нар либералцсан хүмүүс таалагдах гэж оролдоод одоо юу гэдэг ингээд явлаа гэж бодоход сонгуулийн үеэр тэр либералцсан хүмүүс чинь бид нар хизээ сонгохгүй шууд ардчсан намаа сонгоно, ардын намаа сонгоно, хүн намаа сонгоно ийм л байдаг. Тэгэхээр одоо зүгээр Монголд энэ ялангуяа баруун жигүүрийн үзлийг түгээе гэж бодож байгаа бид нар тууштай радикал байх хэрэгтэй. Энийг радикалч зүгээр тууштай байх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр бид нар угаасаа мөнгөөр ч юм уу хүн хүчээр ч юм уу те том намуудтай өрсөлдөө дийлэхгүй. Дээрээс нь бид нар өөгч биш булчирхаач биш байна. Дээрээс нь тийм байх юм бол олон нийтэд итгэл төрүүлэх чадвартай болж чадахгүй. Энэ радикал гэдэг үгэн дээр бас нэг акцент өгөх хэрэгтэй. Радикал гэхээр бас муу, буруу, муухай тий бус хүмүүстэй харилцаж чаддаггүй тий солиотой тий бус түүний үгийг сонсдоггүй гэсэн тийм үг биш шүү дээ. Радикал гэдэг чинь байр суурин дээрээ тууштай зогсноо гэсэн үг. Хатуу байр суурь. Тий эн чинь чөлөө зах зээлийн хувьд бол энэ төртөө хамсан том бизнесүүдийг өмөрнө гэсэн үг биш шүү дээ тий. Яг л энэ төрийн оролцоог эсэргүүцдэг улааныг харж ороод шарыг харж шаравдггүй гэсэн тийм л байр суурин дээрээ зогсъё л гэж байгаа. Тэрнээс одоо нэг бид нар л одоо ганцаархнаа мундаг ариун хүмүүс бусд нь бохир хүмүүс шиг тийм харьцах гадага хэрэг биш шүү дээ. Бас энэ дээр юу ингэж байгаа энэ реформ намчин бажигдаад одоо хүмүүс нь одоо том гишүүд нь тэгж байгаа. Одоо улс төрчд нь энэ танаа рестор британ намчин расистуудын нацистуудын нам. Тэгэнгүүтээ та нар манай намаас санал хуваах гэдэг шүү дээ гэж хуцдаг. Одоо тэдний саналыг хувааж байгаа юм уу? Тэд нар заавал сонгох ёстой юм уу тий? Тэр чинь яг нэг олон намын тогтолцоогоо л үгүйсгээд иж байгааг л нэг хэлбэртэй. Тэгээ яг Найжил Фарач ч сая одоо иргэн бурчсан муслимуудаас хүртэл саналын аавныг явж ийн гэдэг чинь энэ нам анх байгуулагдах зорилго нь юу байсан? Тий. Одоо зүгээр л эцсийн зүгээр л сонгуульд ялах юм уу? Эсвэл сонгуульд ялаад яг өөрсдийнхөө үзэл баримт бодлогоо хэрэгжүүлэх юм уу? Зүгээр сонгуульд ялаад хэдэн хүнээс одоо санал авахын төлөө үндсэн зорилгоо мартчих юм бол тэр нам байх ямар шаардлага ер нь байгаа. Тийм биз дээ. Тэгэхээр энийг тэр одоо ер нь нам байхын тулд эхлээд болохгүй байгаа юм те сүрж байгаа шүү дээ. Одоо ч Монгол Британи нам гэдээ бид нар байгууллаа гэж ярьж байгаа. Ардчсан нам ардын намыг сүрж чадахгүй байх гэсэн үүднээс байгуулна гэсэн шүү дээ. Одоо зүгээр юу гэдэг ингээл ардсан намынхан ч гэсэн манай харьцангуй ардын намхныг бодвол гайгүй штэ энэ гэд яриад байгаа хүмүүс байдаг байхгүй. Тэдэртэй нийлээд ингээл ардсан намын ч юм уу ингээл нэг юм юу одоо юу гэх юм хүн нам ардын намын хажуу дагалдан байдаг шиг бид нар явах гэж ордвол бритаар үзэл Монгол тэгээд дахиж хизээс сэхгүйгээр уналтанд орно. Тий. Уг нь одоо ардсан намынхантай тийм хувийн өс хонзон бол яг хүмүүсийг танихгүй шүү дээ, таних байхгүй. Зөвөр энэ ардчсан намынхан одоо энэ хуучин зүүнний бодлого явуулсан том улс төрчтэй хариуцлага зоосоо явуулж байгаа. Тэгээ шинэ үеийн гараад ир чихэнц чөлөө зах зээл дээр тэр зарчим дээр очиод тэрэн дээр хатуу үнэмшилтэй явах нь бид нар ингээд уг нь хамтраад ч юм уу эсвэл бүр анханасаа нам байгуулах шаардлага байгаагүй шүү дээ. Тэгээ явсан бол атаач одоогийн тэр залуучууд нь ч ерөөсөө тэх сонирхолгүй, тэх ямар ч тийм хүсэлгүй тийм байгаад байгаа. Одоо энэ Илбэг дорж, Баяр цогт, Женко, Эрдэнэ өөр юу гэдгийг зэн их бол эдрийг бүгдийг явуул та. Хариуцлага тооцоо явуул та. Өмнөх нөө ардын намынхан чи ахнараа зайлуулаад явуулдаг л үстэй. Тэрнтэй адилхан явуулаад за та нарын улс төрийн цаг чинь дууссан. Одоо бидний цаг ирсэн. Одоо бидний цаг ирэхдээ бид нар жинхэнэ баруун жигүүрийн одоо чөлөө зах зээлийн үзэл санаагаар явнаа. Бидний ипотекийн зээлийг зогсооно. Энэ төв мөнгө хэвлдэг, төв банк мөнгө хэвлдэг байдлыг болиулна. Энэ том нөө сангуудыг татан буулгах нь хөгжлийн банкыг болиулна, татварыг багасгах нь гээд явах хэрэгтэй байхгүй юу? Уг нь хэрвээ ардсан нам барууны үзэлтэй бай гэх юм бол даанч одоо эдрээс ерөөсө тэгж байгаа ярьж байгаа хүн байхгүй зөвөр нэг Монгол ардын намтай хувь хүмүүсийг хэрүүл хийсэн тийм л нам болоод хувирчээд байдаг. Тэрийг их мундаг сайн хүмүүс гэж хардаг тийм байгаа шүү. Тэрнээс одоо бид нар ингээд ардсан намынхантай тийм одоо юу гэх
бүр ингээд байж болохгүй өс сонцонтой хүмүүс ч зүгээр л эдгэр баруун жигүүрийн үзэснэг буртаглаад байна. Худлаа чөлөө зах зээл гэж ярьчаад яг энэ олон нийтэд маст энэ үзлийг айгүй буруугаар ойлгуулад байна. Тийм учраас дургу байдгийн шүү. Тийм тэгээд дээрэс нь юу гэдэг одоо ерөөсөө сүрэг хүчингүү ингээд сүлийн бид нар ч одоо хэдэн жил сүрэг хүчингүү орчлоо. Одоо ингээд арчснаа мөнгөсөн сонгуулаар гарч ирээд асар за би ер нь асар олон гэдэг үгийг аягүй их хэлээд figure of speech болсон тий асар олон гэдэг нэг мохоо дэгсдүүлж ирдэг хүн шиг тий. За яг ер нь ингээ хараад тахад олон судалтай болоо ш 40 хэдэн судалтай лээ 42 судалтай тий тэгээ хангалттай сүрэг хүчний үүрэг гүйцэтгэх боломжтой. Тэгтээ ингээ хараад тахад хэрүүл улс төрд одоо гэдэг камерын өмнө ч гэдэг юм хүмүүсийн өмнө гарч ирж одоо гэдэг нэг ерөнхий сайдтай ч юм уу хэрэлдэхийгээ ингэж попрохыгоо сүрэг хүчний үүргээ сайн гүйцэтгэж чинь гэж ингэ тайлбарлах гэдэг шиг. Тэгээ бодлого биш үү? Хууль биш үү? Одоо ч зарим нэгэн юм гадны ч гэдэг зүүнний үзэл санааг одоо ингэ агуулсан хүйсийн кодтой хууль ороод ирэхэд тэр дууг байгаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө яг бодлогын хувьд Монгол улсад сүрэг хүчин гэж юм байха болцоо. Тэгэхээр Монголд одоо юу гэдэг энэ ардын нам, арчсан нам, хүн нам гурвч юм яг нэг үйлгээд нэг establishment болцсон. Тэгээд сонгуулийнхаа хуулийг хүртэл ингэж зориулж өөртөө баталсан те хүн намныг бүлэг байгуулах хэмжээний арчсан намныг одоо юу гэдэг нэг тодорхой хэмжээний хамтарсан засгийн газар байгуулах боломжтой. Тэгээд ингээ Монгол ардын нам нь за дийлэнх хоолох болж чадахгүй ч гэсэн ингээд олон хоолоод ингээ нийлээд хамтарсан засгийн газар байгуулдаг энэ Германы ч юм уу Европын ч юм уу те энэ парламентын тогтолцоороо ороод ингээд ман нам нь ахлаад ингээд бүгдээрээ цуг олон намын тогтолцоотой юм шиг харагдаа сууж идэг юм хуурамч ардчлал руу шилжээд орж ийн. Тэгээ энэ айгүй том асуудал болоод байгаа. Тэгээ яагаад бид нар гадаадын тийм зарим хүмүүс right news гэдэг энэ гадны юм яриад байгаа ингээд гадны юмыг ярихгүйгээр Монголын асуудлыг ойлгох боломжгүй шүү нөхдөй. Copy paste гэдэг. За яг нөгөө хасрын сая хэлсэн дээр нөгөө бэлгүүнээ сая хэллээ. Бид нар бол ардалсан намч гэдэг юм уу нэг хөв хүндээ бид нар юугаач булаацалтгүй дээ. Ямар бид нар төрийн албанд хамт байсан биш, ашигт малтмлын лиценз зувааж авсан юм. Ямар миний ихнэр найз охийг булаагаа шоролцсон ч бид нар юунд игдүүцхөө дээ. Яг хуу зүгээр сая хасар түрүү хэллээ. Хэдэн гишүүнтэй вэ гэдээ бид 42-ыг хэллээ шүү дээ. Зүгээр яг сүрэг хүчний хувьд бол хангалттай сүрэг хүчин байх боломж бүрдсэн байхгүй юу. Тэгээд одоо бол яг нөгөө таярын хэлсэн шиг зүгээр нэг постэр хийлгээл те ард иргэд төлөлтөө хүрлээ гингүүл тэр нэг те нөгөө нэг сохроо дагагч нар дарслан нэг ч удаа засаг бүрэн барьж үзээгүй яг үнэндээ бол одоо энэ ардын намын хэрэгжүүлээд байгаа бүх энэ халамж тараадаг татвар одоо прогрессив татварыг өсгөдөг тийм ээ ингэж дэмждэг хууль оруулдаг дээрэс нь энэ зүүнний одоо энэ квот мод гэсэн асуудал бүгд л ардсан намын үед шидэж одоо маш хүчтэй фундамент тавьсан байхгүй юу тэгээ би нэг юмыг одоо бид жил одоо хэлмээр байгаа одоо асуумаар байгаа 42 гишүүнтэй. За өнөөдөр тэгвэл ардсан нам үнэхээр тийм барууны үзэлтэй нам юм бол тэд нар тийм сөрөг хүчин байх зарчим байгаа юм бол өнөөдөр зүгээр л акцийг хангалттай биш. За та нар ядч нөтийг боль. За 3 татвараа болие. 3 татварынхаа нэг том татварыг нь л больчих гээд акц хийхэд өнөөдөр магадгүй ардын намчин дотор 2 3 бүлэг болсон хуваагдсан байгаа. Амар баясгалангийн тал гээд зандан шатрын тал гээд магадгүй тэр одоо зандан шатрын байр сууриа хадгалахын тулд тэр хуулийг магадгүй засгийн газар орол их хурлаар хилцүүлээд энийг дэмжихэд бол одоо ардслам өөрсөндөө одоо 27 онд 28 онд маш том боломж авах боломж байгаа байхгүй. Тэгэхэд энийг хүсэхгүй. Ардслам өнөөдөр бодит байдал нь юу вэ гэхээр зэрэг хөрөл сүхийн фракц гэж одоо бие даас нам гэж байгаа шүү дээ. Тэгээд амар баясгалангийн Франц, Женкогийн фракц гэдэг ингээд нэг ийм бүхэл бүтэн 42 гишүүний бүлэгтэй нам ийм байдалд байхаар чинь тэр хүмүүс яаж юм одоо шинжлэх. Дээрээс нь одоо ардсан намын дотор маш олон одоо эрүүгийн хэрэг татагдсан тийм ялагдагч нартай байна те Тэмүүжин багшийг татсан байна, зөвхөн босоо гомбаг татсан байна. За тэр нөгөө даваагийн цогт эрдэнчин бүр одоо дээд чөхөр эслэгтэй гин буруудаа тогтоогдсон байна. Алтан хуйг байна. Ингээд одоо 42 гишүүнийх нь одоо 20 30 нь л ерөөсөө нэг ардын намын за чи ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүл шорондоо явна шүү. Чи одоо ийм яриа солиороо татвар матвар асуудал ярих юм бол ингэ шүү тэгэн шүү л гэсэн нэг тийм ардын намын коноп болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо энээр биднийг буруутгах юм шаардлага байхгүй шүү дээ. Тийм тэгээ ер нь тэгж яриад сая чи ярьлаа шүү дээ. Энэ ер нь та нар сүүлийн гарчлалын одоо хэдэн сонгуульд хэдэн удаа гарчсан ав ясныхаар яага буруутаад ингээд мань метро уурлаад. Үгүй та нар яагаад олон түмний одоо юу гэдэг дэмжлэгийг авч чадаагүй дээ одоо бусдыг буруутгаад байгаа.
Яагаад авч чадахгүй вэ? Жишээлбэл ардчсан намыг монголчууд дэмжсэн засгийн эрхэнд гаргаж исэн 70 жил одоо юу гэдэг засгийн эрхэндээс Монгол ардын хувьсгал намтай өрсөлдөхүйц хэмжээний нам болгож дэмжиж хэдэн ч одоо ерөнхийлөгч эвдрийг дэмжиж гаргаж исэн. Тэгээд гол нь хязгаарч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чаддаг. Гарч ирэхээр утгаа алддаг, ялзардаг, авирлцдаг. Тэгээ хоорондоо хаалцдаг. Ингээд ямар ч засгийн эрхэнд байж чадах хэмжээний нам биш гэсэн имижийг Монголын дийлэнх олонход ойлголт өгчөж байгаа шүү дээ. Дэмжээд явахгүй маа гэдэг үг өгдөг шүү дээ угаасаа. Тэгэд ийм байгаа. Өнөөдөр ардчсан нам 42 судалтай болоход жишээлбэл урс таяр санал өгөхөд монголчууд хангалттай л дэмжсэн байдаг шүү дээ. Тэгээ 30 гаруй хувь те. Одоо сая пропорционал 30%. Гэхдээ яг мэдээж ардчсан намд нь ардын намаас залхсандаа тэгж санал өгж байгаа те. Зүгээр ардын намд дургуутсан хүмүүсийн дургуутсал дээр босч ирчээд та нар тэр одоо юу гэдэг хийгээд үг гэсэн ажлыг нь хийж өгч чаддгүй учраас дэмжлэггүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээс манай намын саналыг олон нам хуваагаад байна ч шиг. Яагаад тэгвэл ардын намын санал хуваагддгүй юм. Ямар ч утгагүй байхгүй те. Тэгээ одоо ингээл бид нар гадаад мэдээ ярихаар яалтч Монгол руу ороод ирж байгаа манай системүүд тий гадны болон Монголын системүүд маш ойролцоо адилхан гэдгийг одоо сонсогч түмэн ойлгож байгаа ойлгоод угаасаа ойлгомжтой гадных нэрмийг монголчууд хулбарлаад байгаа юм чи адилхан байхгүй яа тий. За их сайхан яриа болж өнгөрлөө Restore Britain гэдэг намтай холбоотой. За дараагийн мэдээ энэ Америктэй холбоотой мэдээ. Одоо энэ Трампын дараа демократ намаас ардчсан намаас ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадaltaй Gavin Newsom гэдэг юу Калифорнийн захирагч байгаа. Энэ нөхөр сая тэр их мундаг имижтэй царайлаг залуу царайлаг өндөр хүүхнүүдийн саналыг их авдаг. Ясны либерал. Тэгээ ялангуяа тэгээ зүүнтнүүд бол ялангуяа их сайн өгдөг. Ягаад гэнэ social liberal гэхгүй юу? LGBT бодлого, феминист бодлого энэ бүгдийн сайхан дэмждэг. Тэр нөхөр сайн нэг айгу том скандалд орлоо л доо. Яасан бэхээр одоо энэ сард бол нөө Black History Month буюу цагаан хар арьснуудын сар гэх нэг шинээр зохиогдсон нэг юм сар өрнөж байгаа хгүй Америкт. Яг энэтэй холбоотой энэ сар дотор Атлантагийн захирагч одоо Атланта хотын захирагч Андре Диккенс гээд хар арьстай хүнтэй ингээд цуг юу ясаа нэг юм хурал зөвлөгөө марк юм хийгээд ярихдаа юу яг өөдөөс нь харж ирж байгаа шүү. За тэр Gavin Newsom яасан бэ гэхээр би та нартай л адилхан. Би чамтай л адилхан. Би чамаас нэг илүү бишээ. Би юу ACT дээр 960 оноо авдаг тийм л хүн тэр гээд тэгж ярьж байгаа. Баахан хар арьстай нөхдүүд байгаа ш тэр үнэнд нь. Тэгээ хар арьстай хотын захирагчийн өмнө тэгээд илчиж байгаа байхгүй. 960 гэдэг чинь ACT 1600 оноо өгөх хамгийн дээдл нь. Ер нь дунджаас доошоо авсан нөхдүүд 960 авдаг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нөхөр чи одоо Gavin Newsom цагаан арьстай аюу тийм залуу байгаа шүү дээ тий. Ах хуу хар арьснуудын өмнө илчил би та нараас илүү бишээ. Би тийм тэнэг ээ. Би ер нь 960 оноо авдаг аа. Та нарын нэг байна л гэж шахсан шүү дээ. Та нарын нэг гэдэг тэр чи одоо хар арьснуудыг бол нэг юу racism of юу гэдэг шиг racism. Racism of low expectation гэсэн ойлголт байдаг шүү дээ тий. Энэ бол хар арьснуудыг ч юм уу расизм хийхдээ та нар одоо чадахгүй юм чаа. Та нар тэнийг юм чаа хүчээр тэгшдгий тий гэдэг тийм расизм байдаг шүү дээ. Одоо хуучин бол 20 дугаар зуунд бол ингэдэг байсан. Нөгөө нэг Европын орнууд чинь хар арьстай Африк гаралтай нөхдүүдийг та нар бол угаасаа мал. Та нарыг юу н яасан ч яадэ гэсэн хандлагаар ерөөсөө тэр нөгөө геноцид ч байдаг юм уу тэр айхтар нөгөө хүчирхийлгээ үлддэг байсан. Одоо энэ шинэ үеийн социалист либералууд ч юм болохоор зүүнний үзэлтүүд болохоор та нар өөсөө тэнэг штэ. Тэр нь хിവэрээ заяа. Та нар тэнэг гэхдээ бид нар та нарыг тэнэг гэдгийг чи ойлгож байгаа. Тийм учраас ингээд тэнцвэржүүлэх хэрэгтэй. Балансыг барих хэрэгтэй. Та нарт ингээд юу квот олох хэрэгтэй. Давуу ирэх болох хэрэгтэй. Тэр расизм нь яг сая амнаас нь сая энэ Gavin Newsom-ос цохоочлаа. Гэхдээ энэ хүн чинь хар хүн чи өөрөө авч явж чадахгүй юм чинь төр заавал туслах шаардлагатай гэж байна. Энэ бол бүр расизмын хамгийн бүр төгс хэлбэр нөгөө зү. Ямар нэгэн тийм үзэн ядалт мадалтаас ангид зав. Зүгээр энэ хүн надаас дорд гэдгийн бүр хамгийн зөвүүн хэлбэр нөгөө байхгүй. Тийм. Энэ Gavin Newsom ойлгохгүй тий. Ойлгож гэсэн амаа хамхин л та. Яагаад гэвэл энэ хүн чи одоо 28 онд хамгийн өндөр магадaltaй. Ер нь бол би бодож байна. Трамп бол ер нь яг барууны үзэл дээрээ зогсохгүй байгаа шүү дээ. Айгуу тийм гарчин засаг авснаасаа ерөнхийлөгч болсноосоо ш тийм нэг дундыг өссөн тий. Төвийг сахисан. Тийм л нэг арчаагүй засгалж байгаа. Ялангуяа одоо энэ демократууд завсын сонгуулиар гарч ирнэ. Дараагийн сонгуулиар ардчсан намаас ерөнхийлөгч сонгогдно. За
Гэхдээ зүгээр тэгж Трамп яг хуу тийм байгаа нь үнэн. Гэхдээ Трампаас өөр сайн хувилбар байхгүй байсан шүү. Тийм ээ. За тийм. Гэхдээ тэр бол бас үнэн. Гэхдээ Трамп бол ярьсан хэлснээсээ 100% хурсан гэдэг нь бас үнэн шүү. Гэхдээ өнөөдөр Байден байсны одоо Камала Харрис байсны оронд Трамп байгаа нь бол миний хувьд хамаагүй дээрсэн. Би бол ингэж бодож байна. Наатах чи хэсэг. Хэрвээ одоо Трамп буудуулаад өгцөн болж юм уу те. Гэхдээ ер нь бол тийм биз дээ. Тэр хүн чинь бас нэг талаараа мартер болж штэ. Одоо сайн хасар ах хэллээ те. Мэдээж одоо Байден тэр Камала Харрисаас бол Трамп хамаагүй дээр гэдэг нь бол үнэн. Гэтэ Америкт энэ хүмүүс чи одоо ингэ гараад ирчих юм бол радикалж болно шүү дээ. Ядчил тэр барууны үзэлтүүдийн тийм зүйл. Ер нь бол болохгүй юм байна. Энэ сонгуулийн ямар системээр явсан ер нь болохгүй юм байна. Гэсэн тиймэрхүү ойлголт бол төрүүлнэ гэсэн бодолтой байгаа шүү. Нааг ер нь хит радикал гэдэг. Гэтэ ер нь бодит байдал үнийн юм чинь ер нь. За, юусэн Гаун Ньюсомтой холбоотой дараагийн мэдээ гарч ирж байгаа шүү заяа. Яасан бэ гэхээр сая CNN ярилцлага өгсөн. Тэр нь бас олны сонирхлыг татлаа. Мань хүн юу гэж ярьсан бэ гэхээр ингэж байгаа. За одоо энэ арчсан нам биш үү те. Соёлын хувьд нормал байх хэрэгтэй. Хэвийн байх хэрэгтэй. Хэвийн рүүгээ буцаж очихгүй ер нь болохоо байлаа шүү. Одоо биш тийм. Одоо энэ pronoun буюу одоо төлөөний үг шүү те. Энийг хэрэглэхээр багасгах хэрэгтэй. Энэ identity politics буюу одоо те. Энэ хүнийг одоо арьс өнгө, хүүс те, бэлгийн чиг баримжаа энэ дээр дөрүүлж улс төрүүдийг одоо бид нар жоохон багасгах хэрэгтэй. Одоо илүү чухал асуудлууд буюу одоо энэ цахилгааны төлбөрт тооцоо энэ хүүхдийн те хүүхэд асрах те. Тэгээ нэг эрүүл мэндийн үйлчилгээ, тэгээ орон сууц бид нар эдийн засаг одоо хамгийн чухал зүйл рүүгээ анхаарах хэрэгтэй байна гэж байгаа юм. Эн чинь бол яг нөгөө нэг залтай ерөөсөө такс өөрчилж гэсэн үг шүү дээ. Тийм. Хамхуул шиг багхгүй юу? Ерөөсөө сонгогч нар хаана байна? Тэрийг одоо дагая гэсэн санаа багхгүй юу? Энд чинь яагаад гэвэл зөвхөн Калифорнид бол биш тий. Ямар ч солиотой юм ярьсан демократууд бол угаасаа сонгогдох нь тодорхой тийм зүүнний үзэлтэй мууч. Одоо энэ хүн чинь бол зөвхөн Калифорнид үрсэлдэхгүй 50 мужид үрсэлдэнэ. Тийм учраас одоо энэ радикал бодлогоо тийм санал зулгаахын тулд энэ сайн мэдээ тий. Ер нь вокизм уналтанд орж байгааг илэрхийлж байна. Ялангуяа вокуудын одоо юу гэдэг бүр яг үзэл санааны их хундраг болсон тэр том институт дотор ийм юм ярьж байна гэдэг чинь салхи хэрэгж байгааг нь шинжтэй тий. Тэгээ яасан бэ гэхээр ингэж байгаа. Энэ нөхөр чинь бүр хамгийн social liberal progressive нөхөр байхгүй юу? 2004 онд одоо юу яасан? Сан Франциско хотын захирагч байхдаа энэ Winter of Law гэдэг ер нь ижил хүйсний гэрэлтийг тухайн үед хуульчлаагүй байлаа шүү дээ. Тэгэхээр зүгээр ингээ нөгөө алтан бусаар ижил хүйснүүд гэрэлтийг те ингээд хот дотроо биш те ингээд алтан бусаар нэг хуульчлага марктай те тийм дэмцэн бодлого явуулсан. Тиймдээч дараа нь Калифорни мужийн захирагчаар сонгогдсон байхгүй яг энийг ашиглаад би мужийн захирагч болох юм бол зөвхөн энэ Сан Францискод биш мужаар нь яг энэ бодлогоо явуулна шүү гэдэг. Одоо энэ ижил хүсний гэрэлт чинь юу болсон шүү дээ бүр ингээ холбооны төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн тийм болчлоо шүү дээ тий. Тэгэж явж исэн. Тэгээд бүр хэцүү юм цаг хугацаа өнгөрөх тусам чи зүүнний үдэл ингээ радикалж явж байгаа гэсэн. Яасан бэ гэхээр энэ тий абсурд руу орж байгаа. Яасан бэ гэхээр энэ 2022 онд батлагдсан хууль ихгүй юу? Ингэж байгаа. Трансгендер хүүхдүүд гэж ярьж байгаа шүү заяа. Трансгендер youth гэдэг хүүхдүүд биш тийм мис засал. Тэгээ хүүсээ өөрчлөлтөнд ийм хамгаалалттай стейт, хамгаалалттай мужи болно. Тийм боломжтой. Тэгээ хүүсээ өөрчлөх боломжтой мужи болгоно гэдэг. Тэрийгээ бүр ингээ хуульчилж ирсэн. Хүүсүүд солиулах мис заслыг яана л гэсэн санхүүжүүлнэ гэсэн үг. Бодлоо та нар зүгээр трансгендер зүгээр хүмүүс насан туршид байсан бол одоо дүүрч гэж бодъё заа. Тэгэхэд трансгендер хүүхдүүд гэж яриад байгаа шүү. Тэрийг ингэж дэмжижсэн. Тэгээд энэ транс ирчүүдийг эмэгтэйчүүдийн шоронд хийхийг яг ингээ хуульчилж ийсэн. Калифорни мужид чинь тийм болсон шүү дээ. Моох өдр тарааж. Энэ чинь доох тарсан гэдэг тийм мэдээ явж байгаа. Тэгээ нөө жирэмсэн болсон гэдэг мэдээнүүд яг тэрнээс явсан. Калифорни амар юм болсон. Шоронд нь транс эмэгтэйчүүд нөө ирчүүд өөрсдөө тодорхойлж ороод эмэгтэйчүүдийг хүчнэд жирэмсэн болгоод доох тараагаал те. Тий. Тэгээ энэ нь бол ингээ мэдээнүүд дээр яваал те. Яг ийм солиотой юмыг яг энэ Гаун Ньюсом гэж нөхөр чинь дэмжижсэн байхгүй юу? Тэгээ одоо болохоор яг ингээд ерөнхийлөгчийн сонгуульд өгөөд ирсэн чи одоо энийгээ болио. Тэр энэ хөгийн ирээ. Залтай яар. За. Ус төрчлөх.
Тэгээ эн чинь Улс төрчөл хогийг авш шүү дээ. Тийм үстэй. Аастай. Бүх улс төрч тийм биш. Ер нь ихэнх нь бол тийм үнэн тий. Одоо энэ Америкт бол яг үнэхээр миний хүндэлдэг улс төрч гэх юм бол Рон Пол байна, Томас Мансон байна. Наа чинь гэхдээ дэлхийн улс төрчтэй хэдэн хувь нэ? Харин маш асар цөөн хувь нь баггүй юу? Тийм хүндэлдэг. Тэгээ улс төрч болгоны гэхээр бас нэг жоохон тэгж санагдаад байгаамаа. За нэг иймэрхүү юм Gavin Newsom-тэй холбоотой мэдээл боллоо. За дараагийн сүүлийн мэдээ. Энэ бол жижигхэн мэдээ л дээ. Бас л нөгөө нэг мультикультурализмыг эсэргүүцсэн мэдээ баггүй. Энэ ингэсэн Австрид нөгөө Вен хотод байна шүү дээ, тий. Юу одоо King John 3 дугаар Sobieski гэдэг. Одоо 3 дугаар John хаан гэдэг энэ хүний хөшөөг байршуулъя гэдэг байгуулъя, тий. Гэдэг ингээд юу гэх юм одоо үйл ажиллагаа өрнсөн баггүй юу? Ингээд Санаачлаг өрнсөн. Тийм. Санаачлаг гэсэн би одоо юу яаж яриад байна. Тэгсэн чинь яасан бэ гэхээр энэ юу социал-демократ намын Аслихан Божа Тимур гэдэг одоо хотын одоо албан тушаалтаа одоо монголоор бол нийтийн нийслэлийн иргэлийн төлөөлөгчдийн гишүүн нөхөр за хизээч энийг зөвшөөрч болохгүй. Одоо Венд дээ шүү дээ тий. Xenophobia гадны соёлыг эсэргүүцдэг нөхдүүдийг хэлж байгаа. Xenophobia, Islamophobia, Туркийн эсрэг sentiment байж болохгүй. Туркийн эсрэг үндэслэл гаргаж болохгүй. Тийм учраас бид нар энэ хөшөөг юусоо босгож болохгүй гэж байна. Энэ хаана нь Османы эзэнт гүрний одоо тийм Вен хотыг бүсгэлсэн тэр довтлогыг няцаасан л эх орноо хамгаалсан хаантай. Тэгсэн чинь одоо исламуудад зориулаад тэрнийг нь байж болохгүй гэдэг. Энэ бол одоо Европын төр засаг одоо хэний төлөө бодлого явуулдаг баснаар нэг илэрхийлэл шүү дээ. Үгүй харин тийм. Тэгэд хамгийн гол нь нөхөрд энийг явж штэ тий айгүй ихтгэл өнөмшлтэй Instagram, Facebook энэ төр дээр битсэн байгаа хөөхгүй. Xenophobia байж болохгүй, Islamophobe байж болохгүй. Хөшөөг босгонгууд л одоо эсэргүүцэж байгаад адилхан юм. Ер нь адилхан шүү дээ. Чи бодлоо. Туркууд одоогийн туркууд тий тэр Отоманы эзэнт гүрэн Европыг яаж одоо дараа нь сөнөөж илоо тий яаж аюул занал болж илоо. Тэрнээс христийн шашнаа ард түмнээ хамгаалсан хүний хөшөөг босгоё гэхээр өө энэ одоо хаанаас ч ирсэн мэддэхгүй нэг турк нэртэй нөхөр ийм байж болохгүй гээл одоо тийм үстэй одоо гоё шааж байгаа хэвээр. за нэг иймэрхүү мэдээнүүтээ энэ одоо ийм мэдээ харахаар байна шүү дээ. Одоо сүүлдээ бүр ингээд би ихэндээ гайхалтай байлаа хэдэн жилийн өмнө тий. За арайчтэй гэж одоо боддог байсан аахгүй. Итгэдэггүй байсан шүү дээ. Тий. Одоо ер нь байна шүү дээ тий. Видео болоод ирэхээр л зарим хүмүүс итгэж эхлэх баг. Айгүй бол зарим одоо энэ аудиогоор сонсож байгаа хүмүүс энэ нөхдүүд ер нь худлаа тий дэгсдүүлж чинь худлаа ярьж гин гэж бодох хүмүүс байгаа шүү дээ. Мэдээж одоо уг нь одоо жоохон цаг гаргачих юм бидний ярьж байгаа бүх мэдээ үнэн гэдгийг Google дээр хайчихад гараад ирэх байхгүй юу. Одоо видеотой болоод ирэхээр хүмүүс тэр улам бидэрт ярьж байгаа юм үний юм байна. Бидний нүднээс бас харж болно шүү дээ. Тийм. За өнөөдрийн нэвтрүүлэг их гоё болж өнгөрлөө. Огийн 9-нд баяртай байна. Тэ бид хоёр чинь хоёулахнаа ярьсагүйтэй гэдэг. Хоёулахнаа ахаар чинь бас эвгүй байдаг. Эвгүй ч яг манай Огийн ихээр бит хоёр баясаал тэгээд яриа өрнөдөг байхгүй. Энд чинь нэг аамууратай хүн байгаа. Зүгэн штэ манай Огийн чинь. За. Нэвтрүүлэг дуслаа. За дараа 7 хоногт болцсон. За тэгээд